Yeah, 100. Sounds so funny, then I could keep it 1,000. I know you don't really run it. I'm like, don't worry, we gon' keep it running for miles after you done. Cause I know you don't really run it. I'm obsessed though. You right, that's why I'm the best though. Too right, when they talking, I say let's go. All right, I'm the one they thought they left, but I got it too right. All of my company is goals. I feel like 3,000 energies is down on low, cause you know that we bout it. In your dreams, you never want real life, you can't do nothing about it. I heard you say you the greatest, get your vision must be close a little bit. Oh, Lord, I got her in pole position, I don't need a pit stop. Never miss out on a mission, I'ma make it if you know. And you know I'm never missing, I'ma be the shot clock. Shoot, shoot, shoot. Ором дэгэргээ үзэгчтэй даваа гарагийн 21 цаг 30 минут болсон байна. За энэ бол 7 хоног бүр би тогтмол NBA Talk-ийн 5 хүнд хүрдэг ийм цаг байгаа. За өнөөдөр нэвтрүүлгийн маань 12 дахь дугаар болж байгаа. Тэгээд бид уламжлалсаар дөрвөлээ сууж байна. Нэг хүн угаасаа явна гэдэг өмнөх дугаар дээр хэлсэн байсан. Тэгээд ямар ч өнөөдөр дөрвөлээ суун чадвал дараа 7 хоног тавуулаа сууж магадгүй. Ийм нөхцөл байдал. Тэгээд нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгчээр Platinum ивент тэтгчээр үндэсний дээдлийг аль бие усны аппликейшн Talkie. За Talkie PK-д дээдлигийн тоглолтыг таамгаад төвшүүлээд зөв таах бүрдээ янз бүрийн сонирхолтой бэлэгнүүдийг авах боломжтой. За мөн тоглолтын статистик мэдээллийг цаг алдалгүй Talkie аппаас хараарай үзэгчтэй. За мөн нэвтрүүлгийн Platinum ивент-ээр Саксон мөгийн спортыг дэмжигч хамтдаа Coca-Cola бидэнтэй хамтран ажиллаж байгааг дуулахад таатай. Ингээд орой мэндийг хүргэе. За өнгөрсөн 7 хоногт баясаар хэлжсэн чанартай дугаар яа гэдэг. Тэгэхээр чанартай дугаараа жоохон харамсалтай мэдээгээр эхлүүлье гэж бодож байна. Denver Nuggets Miami Heat багуудын тоглолтоор нэвтрүүлгийг эхлүүлье. За өнгөрсөн 7 хоногт болсон тоглолт. Үйл явдлын үед бол бас болоод бас нэлээд хугацаа өнгөрсөн байгаа даа. Тий. Кэлэлвэр нөгөө арслалаа. Оо. Жокер тагсан. Яа. Йоо. Тэр нь ингээ Майами онооны тэргүүлэл ямар ч хадгалаад л байсан. Чийдгээ хийж байна. Фри. Сайнд те. Зүүн өвдгөө гэдээсэн. Йокич замлалтаа 7 удаа гэмтэл авч ирсэн. Гэхдээ дээдл нь 4 тоглолт амжиж ирсэн. Тэгэхээр ер нь тийм хүнд гэмтэл ер нь авч үзэж байгаа. Тэгээд замлынхаа хамгийн урт хугацаа шаарддаг ийм гэмтэл ерөнхийдөө болсон тий. Тэгээ дараагийн тоглолтын дээр нь JV гэмтчих юм аа. Харин Бас нэг сараа авталцсан тэгээд. Яг харахгүй ихэл хүнд үлрэл хэлж байна да Денверийг. Одоо гарааны 5 тоглогч нь 4 нь байхгүй. Сэлгээнд байсан төвийн тоглогч нь бас гэмтсэн гээд чухал ротейшнд байгаа 5 тоглогч нь байхгүй. Тэгээ Жамал Мөрөө бас өөрөө шагаан таасны жоохон зөөвөртэй бас байгаа юм билээ. Тэгээд тоглолтын өмнөх репортон дээр орох хэсэг нь яг тоглолтоос нэг жоохон л өмнө шийдэгдээд ах шиг байлээ. Тоглолтын өмнө л шийдвэр гаргана гэсэн. Тэгээ яг бас харьцангуй Йокчин гэмтэл гайгүй өнгөрлөө. 4-7 хоног гээд ер нь бол хэрвээ хүнд байх юм бол сагалгааны заалттай ч иймэрхүү бэрхлээж болохоор байсан юм билээ. Яг өвдөгний тэнд байдаг одоо шүмс хунсан гэх юм уу. Ийм онцтойгоор 4-7 хоногийг тоглохгүйгээр болсон байна. За ер нь гэхдээ яг багадаа 4-7 хоног тийм. Тэгээд идэрэлтийн явцыг харж байгаад бас дахиад 1-2-7 хоног сунгахыг үгүйсэхгүй. Тэнийг ясандаа золгүй л явдал болчлоо тий. Аха. Тэгээд багийнх нь хүн нь хөл алдаад
Хоёр дахь хуйлралтаа дараалаад трипл дабл дундчилж байсан. Ер нь дундчлаа дуусах нь бол тодорхой бахаа гэнтээс эргэж ирээд ч гэсэн тийм баг. Тэгээ энэ бэрхтэлтэй холбоотой гарч иж хамгийн том асуудал нь болохоор нөгөө 65 тоглолт байгаа тийм. Нөгөө 65 тоглолтод Йокичи маань одоо эрт бүрэн хангалттай хүрэх нөө. За хэрвээ хүрэхгүй бол одоо нөгөө за MVP биш юмаа гэхэд бэлэгдлийн багт нэрлэгдэх те. Цаашлаад одоо карьер болон за мөнгө санхүү бүх зүйлтэй холбоотой статтай холбоотой зүйлээсээ бас мултрах аюул бас тулгараад ах шиг байна да. Тийм тэгээ ер нь хав сунгаа 6-7 хоног болчихвол ерөнхийдөө худлаа болно л гэсэн үг л дээ. Яг 4-7 хоногтай амжаад ирлээч гэсэн тэгээд энэ гимтлээс ирж байгаа тоглогчийг үлдсэн бүх тоглолтуудад тоглуулж 65 руугаа ер нь хүндэл нөхцөлөлтөд олчлаа. Тэгэхээр Жокрийн энэ гимтэл бол MVP өрсөлдөөнөөс түүнийг ер нь хасчуудаа л гэж харж байна. Хасцсан. 65 тоглолт гэж 17 тоглолт орохгүй байх боломж байна гэсэн үг шүү дээ. Тэгээд Денвер Наггетс энэ сард 18 тоглох байх таа. Энэ сард ч тийм нэг сард. Тэгээд 4-7 хоног гэдэг маань ер нь бол зөв энэ сард бүтнэ гэсэн байхгүй юу. За яг нэг 7 хоногийнхоо календарын югаар хуваахаар яг 7 хоног дээр яг нэг 16 тоглолт үнчих юм байна гэдэг таамаглаад байна. Гэхдээ үлдсэн хоёр тоглолтод сая тулгааг хэлж байгаа шиг үлдсэн хоёр тоглолтод орж ирээд тэгээд 65 тоглолтын нормыг хангаад өлөлийн үлдсэн тоглолтод дахиад нэг удаа үнжнэ. Нэг л тоглолт үнжнэ гэдэг. Тэр энэ бол баг боломжгүй зүйл болов гэж бодож байна. За ер нь зүгээр Денвер Наггетс одоо Йокич хийзгүүд сарын хугацаанд 18 тоглолт гэдэг чинь маш олон тоглолт байна. Тэгээд хүн дөрнөд бүс дүрсэлтөнд байгаад байдаг. Ер нь Денверийн амжилт плей-офф хавар орохоор болчихгүй эсвэл зөв үлдсэн тоглолтууд сайн хагаад дээгүүр эхний дөрөөрөө гарчихна гэж бодож байна. Яг хөө тэгээд нэг сарын хугацаанд маш том сорилтыг давах болчихлоо. Ямар ч хэлсэн Аарон Гордон, Кристиан Браун хоёр гимтлээс өнөдөр ирж ирж байгаа шиг байна. Тэгээд Йонас Валенчинос бас төвийн байр дээр гимтэл авсан. Одоо тэгэхээр төвийн байрал дээр нь одоо Дариан Холмс гэдэг Дейтнийг сургуульд бас өнгөрсөн жил драфтлагдаад бүтэн жил гимтэлтэйгээр үндсэн залуу маш том боломж гарч иж ингэж харж байна. Тэгээд залуу тоглогчийн хувьд тэгээд энэ боломжийг сайн ашиглавал цаашдаа NBA-гийн ирээдүйн нэлийн гэрэлтэж харагдах хэрэгтэй гэж бодож байна. Би өнөөдрийн тоглолтын дээр нэг зүйл ажиглалаа. Бруклин Нетс тэдгээр Гордон сэлгэнээс тоглоод Кристиан Браун гараанд гараад Гордон 20 оноо аваад ингэ тоглосон ч гэсэн нөгөө нэг удирлыг гайхалтай эхлүүлсэн байсан Кристиан Браун чинь товтлогоон дээр нөлөө нь муу байна л да. Яг мэдээж гимтлээс ирж ирж байгаа. Нөгөө талаас Йокич байхгүй Кристиан Браун тий бусад бөмбөггүй тоглож оноо авдаг тоглогчдын тоглолт унах магадaltaй харагдлаа. Энэ тал дээр тэний юу гэж бодож байна. Зүгээр Гордон Мөрөөр ингээ ур чадвараараа ингээ оноо яваад ах юм уу? Эсвэл Йокич байхгүй болчоор Мөрөө бүгдийг найруулад ингээд амжилттай удирдах чадах юм уу? Би зөвхөн тийш хараад одоо хэдий Денверийн гарааны тоглогч нар ч юм уу одоо Денверийн сагс ч юм уу үндсэндээ ойлгомжтой болсон одоо тогтцсон гэж хэлэх юм уу те. Гэхдээ одоо нөө систем гэх юм уу те. Гэхдээ энэ систем нь өөрөө Йокич учраас Йокич байхгүй бол одоо энэ систем ажиллахгүй л гэж би хараад байгаа. Тэгэхээр одоо жишээ бөмбөггүй тоглолтын энэ тоглогч нар хэрхэн яаж тоглох вэ? Одоо Сэлгэнс гарч ирж одоо төвийн байрал тоглож байгаа хүмүүс маань өөрөө Йокичийн одоо тэр тоглолтын арга барилыг Мөртэй хамт хийж чадахгүй юу? Тэр бөмбөггүй тоглож байгаа тоглогч нарыг одоо бөмбөгөөр хангаж чадахгүй юу? Эсвэл тэр тоглогч нар өөрсдөө одоо тэр боломжоо бий болгож чадах уу? Мөригийн одоо Мори яг үнэхээр Йокичтай л мундаг харагдаад байд юм уу? Эсвэл багийг ингээ авч явахаар хоёр дахь одоо Робин байж чаддсан юм уу, чаддгүй юм уу гэдэг айгүй олон асуултууд байгаад байна. Гэтэ миний бодлоор бол Денверийн хувьд бол байж бол хамгийн муу одоо зүйлэл туулч уу, таарч уу, учирч уу гэж би хараад байна. Тэгээд нэлээд унах болов гэж би харж байна шүү дээ. Энэ жоохон хожигдлууд бас нэлээд их байх юм болов гэж харж байна. Нөгөө талаар зөвөр би асууж байгаа юм нь болохоор нөгөө талаас нь харж байгаа хүмүүс бас байгаад байна л да. Багийн гол тоглогч нарыг бэртэлтэй алдчихлаа. Магадгүй нэг сарын хугацаанд ч юм уу тий. Тэгээ унгууд энэ баг энэ хугацаанд за ялагдсан ч ялагдаагүй ч мэдээж плей-оффт орох нь тодорхой. Тэгэхдээ гол тоглогч нь амраад ороод ирж байгаа нь нэг талаараа сайн талтай гэдэг байгаа. Тэгэхээр би хоёр коучээс самраад яг бэртэлтэй ингээд тоглолтод оролцохгүй байх нь тэр тоглогч нарт яг амралт болж чаддсан юм уу, чаддгүй юм уу? Сайн тал гэж юу байгаа юм баг. Гэхдээ бэртэлтэй тоглолтод оролцохгүй тоглосон сайн тал гэж юу байх вэ? Энд чинь яг бүрэн форма болоод өлөлийн ингээд ачаал авчаад огцон хөдөлгөөнхөө болно гэж бүх зүйлийг дахиад тодорхой ухард нэг зэгээс хэлжсэн тэр зэг рүү бол төгчин гэсэн үг шүү дээ. Тэгээ буцаа тэр гимтэл өртөл нь эдгээд тэр хугацаанд дахиад форма олох гэж
Тэгэхээр гимт хүртэл гэдэг бол ямар ч тохиолдолд бол сайн зүйл гэсэн ойлголт бол байх хэрэгтэй. Яг нэг талаар ярих нь одоо удирч амар уурттай. Тэгэнгүүт нэг юм одоо юу гэдэг амарч явах нэг хугацаа гарчлаа гэдэг юм яриад. Бие махбодын хувьд амарна гэдэг чинь харин дахиад нөгөө нэг цэгээс нөгөө хүмүүс чинь төрүүлэл улам баринд орохын тулд хүмүүс одоо холын зэндэл гүйж байгаа шүү дээ. Тэгэхээр нэг цэг дээр очиж амарчаад за нэг хэдэн цаг үлээж араас нь гүйгээд марафон тэгж төрүүлэхгүй л болов. Тийм учраас тогтмол яг нэг юм хэмнэлтэйгээр явж явах хэрэгтэй. Тэгээд гимт хүртэл бол ягаад ч сайн зүйл болно шүү. За одоо өнөөдөр жишээ нь Darren Hall-наас нэгэн самбар авлаа л да. За тэгээд сэлгэнээс нь бага нэг түүн дэнүст уг нь удаж байгаа Зек Нажигээ тоглож байгаа. Гэтэ Нажи эзэж сэлгэнээс ч тогтмол минут авч чаддгүй. Тэндээ ч өнгөрсөн үеэрл бүр сэлгэнд төвгүй байхад хүртэл Нажиг ашиглахад хэцүү байгаадсэн тий. Тэндээж Валентинус авчихсан. Тэгээд нэг сарын хугацаанд бас Валентинус сарын хугацаанд байхгүй. Тэгээд энэ хоёрын эзгүй зүгээр тэр Darren Hall-наас Зек Нажи хоёр зүгээр хожлоо байх боломжийн талаар хангалттай тоглох хангалттай ч байх одоо нэг ядаж нэг 40-оос 50% хожиж юмэр шүү дээ. Та зарим тоглолт. Одоо яг зөв хойр арах юм бол одоо энэ сард 18 тоглолтоо гэсэн 3 тоглолцлоо. Тэгээ нийт 18 тоглолтын 13 нь дорндын богууттай гэсэн. Тэгээд ингээс сонсохоор гайгүй юм шиг сонсогдчихлаа л да. Гэсэн чи эхний сар эхлээд эхний 3 тоглолтоос эхний тоглолт нь Торонтог хожоод Кливленд Бруклинд очигчлаа. Бруклинд очигчод байгаа байхгүй юу? Ингээ бодохоор зүгээр асуудал бол маш том асуудал байгаа дээ нүнэ. Одоо үлдсэн 15 тоглолтын 10 бас дорндын багтай байна. 7 аялын тоглолт байгаа. 8 өөрийнх нь талбай дээр. Тэгэхээр ер нь бол яг зүгээр нэг айтайхан зүгээр таатай сонсогч байгаа зүйл нь үлдэж байгаа тоглолтын 50-аас дээш хувьд нь талбай дээр тоглоно гэхээр нэг талаар сайн боловч явж байгаа аяллууд нэг хөвчлэн дорнд руу байгаа. Тэгэхээр хол аялал. Тэгэхээр би бол зүгээр энэ 15 тоглолтоос 6 тоглолт хожиж чадах нь уу л гэж харж байна. 6 тоглолт хийж байна. Яг тэр дунд нь Шарлот Хорнес, Вашингтон Wizards тийм байсан гэдэг багууд Бруклин Нетс дахиад байх жишээ нэ. Тэгээ 6 тоглолт хожих нь уу гэдэг л тэр дунд Pelicans уусаа. Яг зүгээр Milwaukee Bucks ямар байхаас гэсэн. Milwaukee-тэй 2 жил 2 тоглосон байна. Тэгээ тиймгүй тоглолтуудад л хожих хэрэгтэй байна гэж харж байна. Тэгээ 6 за 15 тоглолтын 6 юм уу 7-д нь хожвол сайн мэдээ л гэж харна би бол. Бүр нэг доошоо унгаачихгүй нэг 7 дугаар 8 дугаар яринд явж явах боломжоо хадгалах гэдэг шүү дээ. Дээрийн Холмс тоглогч болохоор ерөнхийдөө Kenneth Faried ч юм уу, Daniel Gafford ч юм уу ер нь бол тийм бусдаа талбайд идэвхтэй тоглолтыг үзүүлдэг болохоос ямар нэгэн байдлаар тийм найруулах ч юм уу, тийм тоглолтыг хийх ямарч боломжгүй. Харьцангуй бас жижигхэн биетэд орох юм. Тэгэхээр энэ тоглогчоос бол нэг айхтар өндөр түвшинд тоглолтыг бол хүлээхэд болж байгаа хэцүү. Зүгээр яг ямар давуу тал гаргаж болох вэ гэх юм бол Жамал Мөрөтэй одоо тэр пик н ролыг хийгээд тэндээс харин Жамал Мөрөгийн өгсөн дамжуултуудыг борлуулах тал дээр нэлээд тийм тоглолт хийх боломжтой. Тийм одоо довтлохоо хүлээх нь бага юм бол би одоо хамгаалтан дээр бүхнээ ажиллаад ингээд самбраа бас авч ямар байхгүй те. Нэг самбартаа бол тоглолтыг дуусгах болохгүй л санагдаж байгаа. Яг нь миний бодлоор одоо магадгүй Гордон, Пейтон Уотсон, Тим Хардвей, Кристен Браун, Мөрэй гэсэн тавт. Нийлэн жижиг. Энэ дундуур нь Брюс Браун орж ирээд нэг энэ 6 тоглогч ерөнхийдөө талбай дээр ихэнх хугацааг өнгөрөөгөөд жоохон жижиг тавтаар бас зарим тохиолдолд тоглох нөхцөлөд орчих уу гэж зүгээр харж байгаа. Азар ямарчсан Гордон Браун хоёр ирлээ сайн мэдээ байна. За тэгээ бас нэг тааруу харамсалтай мэдээ агуулсан. Өнгөрсөн чи гэмтлийн асуудлууд хит гарлаа. Тэгээ Houston Rockets Dallas Mavericks багуудын тоглолтыг таймыг үзье. За оны шилдэг сарын шилдэг өрнөмсийн тоглогч болсон шинэ тоглогч Cooper Flag. Тэгээд тоглолт эхлээд удаагүй 1 минут гарan болж агт. Шингүүн гэмтээд гарчлаа. 67 секунд. Яа, тоглолтын цагаар. Харамсалтай. Тэгээд тоглолтын талаар дэлгэрэнгүй гэмтлийн талаар бол дэлгэрэнгүй мэдээлэл маргаашийн тоглолтын өмнө өгнөөл гэсэн байгаа. Энэ одоо кодсгалж байгаа гэж. За тэгээд Энтони Дэвис ирэхээр Далласын хамгаалалт лигийн шилдэг 5 руу ороод байна гэдэг байгаа шүү дээ. Харин тийм. Тэгээд Дэвис байхгүй болчихоор шууд 10-аар 10-аас хойш болоо явчихсан. Тэгээд тоглогчийн хамгаалтын нөлөө ямар том бэ би харж болж байгаа. Christie
Одоо энэ тоглолтын дээр Cooper Flag 10 оноотой дуусгасан чинь зүгээр. Гэхдээ яг баг нь ингээ хожиж байгаа шүү дээ. Гэхдээ 10 оноотой дуусгасан ч одоо нэрсэр шүүмж орж ирж байна. Энэ тал дээр болохоор дасгалжуулагч Jason Kidd бол Anthony Davis-ээр болохоор багийн одоо залуу гол тоглогч хамгаалж Ярсланда дурдсан байлаа. Тэгээ эдигийн хувьд бол ер нь зүр хитрхи том дарамтыг бас энэ үзүүлээд байна. Ер нь бол хангалттай руки үйлрэл гэхэд бол од төвчний тоглолтыг энэ тоглогч үзүүлж байна л гэдэг Anthony Davis бол ярьсан байлаа. Kidd дасгалжуулагч болохоор ерөнхийдөө руки волтогоо угаасаа ямар ч тамирчид тулдаг, ямар ч супер одууд тулдаг. Тэгээд харин ч Cooper Flag бол өшөө энэ удирдлагынгаа өшөө илүү зүйлтэй тулаасаа гэж хүсэж байгаа хэлсэн байлээ. Энэ тал дээр та. Тэгээ яг энийг Flag-ийн тоглолтын дээр гарах хэрэгтэй л ах л та. Тэгээд за одоо юу гэдэг 15 баг хийж байгаа тоглогч байна шүү дээ. Тэгэхээр зөвхөн одоо юу гэдэг оноо авах тал дээр ч юм уу те. Одоо заавал 20 оноо авч явах хэрэгтэй ч юм уу гэдгээсээ илүү Cooper Flag-ыг илүү хоёр талд гэж харуул илүү зүгээр юм л гэж хараад байна л да би. Хамгаалах ур чадвар болон за тэгээд довтлооны санаачлах ч юм уу те. За тэгээд байрлалын хувьд тэр 3-8-тай тоглож байгаа учраас бас би бол маш хангалттай тоглолт гэж би дотроо бодож байгаа шүү дээ. 15-5-5 гэдэг бол одоо ямар ч ер нь бол одоо лигийн ямар ч багт нөгөө амар хэрэгцээтэй байдаг рол тоглогч нар байгаа шүү дээ. Тэр шиг үр нөлөөг ихний удирдлагад аль хэдийн үзүүлээд эхэлсэн болов уу гэж харж байна. Тэгээд үнэхээр бас Anthony Davis байхгүй үед багаж ирээд олон оноо аваад явж исэн тохиолдлууд ч гэсэн байгаа. Тэгэхээр нүүхтийн потенциал юмнууд нь бол уусаа ямар гэдэг нь ойлгомжтой. Тэгээд Jason Kidd-ийн тэр хэлсэн зүйлтэй санал нэг байна. Өшөө олон юмтай тулгараас аль гэж би харж байна. Тэгээд хажууд нь энэ байдлаас нь гаргаад өгөх хилээд өгөх менторуд байна. Kyrie Irving бол нэлээд ойрхон байгаа харагдсан. Тэгэхээр энэ жил түүний хувьд бол аюул сайн жил л гэж би бодож байна. Тэгээд юу аасан? Яг хоо шингүүний гэмтлийг ярихаас өмнө Далсыг тэхлүүлснээр жоох ярьчээ. Тэгээд энэ хоёр ахтай өнгөрсөн оны 2 өдөр футбол токоо бичүүлэх гэж ирсэн багтан таарсан. Тэгсэн чинь хүмүүс ингээд Далсыг ус плей-офф руу зүтгэнэ гэдэг хамаа зүтгэхгүй гинэ. Далс унахын гин. Унаад тэгээд энэ жилийн драфтаас дахиад нэг угаасаа холбогч харцсан байгаа. Тэгээд тэр тоглогчийн төлөө ер нь унах гэж байгаа. Тийм учраас одоо эдийг солих ч юм уу те ингээд солилцоонд нэрүүд нь холбогдоод байгаа гэдэг иймэрхүү зүйлийг сонслоо. Тэгээд Далсын зүгээр плей-оффд орох ёстой болов уу эсвэл драфт ирэхин төлөө унж байгаа юм болов уу? Мэдхгүй одоо тоглож байгаа байдлыг харах юм бол унж байгаа шинжил харагдахгүй л шүү дээ. Тоглох гээд байгаа санагдаад байгаа. За яг зүгээр Anthony Davis-ийн солилцоо болох уу гэдэг дээр маш их зүйл ярьж байгаа. Тэгээд би бол нэг тийм Jason Kidd салжуулагч унахыг хүсэхгүй байл гэж байна. Сая 4 дараалал очичоод Rockets-ийг өчтөр хожлоо шүү дээ. Гарааны тоглолтын дээр өөрчлөлт хийж байна. 8 гард ирээд багийн нөгөө холбон тоглогчийн байрал дээр асуудалгүй болгож исэн 4 тоглолт дараалал очсон. Гэтэ нэг зүйл нь Max Christie тухайн 4 тоглолтод 8 харттай хамт гараанд гарч агаад сая сүүлийн Rockets дээрсэн тоглолтын дээр 8 хартыг сэлгэр үйсэн чинь Max Christie илүү сайн тоглолоо. Тэгээ сүүлийн тоглолтуудыг харах юм бол Christie-ийн минут буцаад өссөн. Тэгэхээр магадгүй Christie rotation-д буцаад орж ирж байгаа юм болов уу. Тэг тийм учраас энэ юу илэрхийлж яах вэ гэхээр зөв Jason Kidd хожигдохыг хүсэхгүй байна. Хожигдохоор багийнхан бүрэлдэхүүн тоглолтод өөрчлөлт хийж яах гэдэг чинь хожигдохыг хүсэхгүй байгаа гэж шинж болов л. Тэр хожигдоод унахыг хүсчихвэл өө сайхан болж юм гэдэг тэр чиг юм байна. Сайхан хожигддаг юу гэж тэгээд. Тийм тэгээд одоо жишээ нь Cooper Flag удирдлыг нэг холбогчоор тоглуулах гэж үзээд дээр Ryan Lampard гараад үндсэн барилт дээр тоглоод эхэлсэн чинь 30 оноо 20 оноо аваад эхэлсэн шүү дээ. Тэгсэн чинь сая 10 оноо авдаг нь бас яг баясаах хэлсэн өөрчлөлттэй холбоотой болов те. Холбогчгүй тоглоод Flag Houston эсрэг холбогчоор тоглолцсон. Тэгэхээр Flag ерөнхийдөө ингээд холбогчоор тоглохоор оноо авалт багасаад байгаа ийм дүр зураг харагдаад байна. Гэхдээ бусдыгаа тоглуулах тал дээр илүү зүтгэлтэй өнөхөр ингээд Flag-ийн сэтгхүүн өөрөө зүгээр яг хувь тоглогчийн статистик гэхээс илүү яг л багийнхан төлөө хойшлын төлөө байгаа тийм ялахын төлөө болов гэж анзаарчихсан. Тэгээ Далсын уйлралын тал дээр. Тийм Jason Kidd суулжуулагчийг ингээ хараад хад ер нь өндөр тим тоглогчийг холдон тоглогчийн байрал дээр ер нь тоглох дуртай болов гэсэн. Өмнөх одоо rotation ер нь тоглогчдыг ингээ харахаар тийм байгаа. Тэгээд яг Cooper Flag-ийн миний хамгийн олзоорч харж байгаа зүйл нь юу гэхээр тэр хүүхдэд ерөөсөө тэр өөрийнх нь үзүүлж байгаа статистик хязгаар чухал биш. Тэр хүүхд бол зөвхөн хожихын талаас гэсэн хүмүүг тоглодог. Тим тоглогч юм болов гэж харж байгаа. Яг одоо жишгээр одоо Lamelo Ball шиг ингээл статистик нь амар өндөр мөртөө баг нь байн хожигддаг. Тим байхыг хизээч Cooper Flag хүсэхгүй.
Ер нь баг хожуулахын тулд одоо хамгаалах хэрэгтэй бол хамгаалаад Чөнтлөө зөв зүйлээ хийдэг тийм. Холбоо дээр зөв зүйлээ хийдэг тийм эго багтаа илүү тийм багийн баг гэдэг зүйл нэгдүгээр тавьдаг тийм тоглогч юм шиг санагдчих. Унах тал дээр нь. Яг хөө тэгээд уналт одоо юу гэдэг нь плей-оффт орлоо гэдээ даасмаар үсгээд угаасаа амжилт биш л те. Тэрний оронд эргчлийн драфтын ялцгүй маш хүчтэй драфтаа уучраас тэндээс бас сайн тоглож авах нь даасан нэг зорилго байгаа. Хамгийн гол Джейсон Кидийн хийх ажил нь энэ жил бол Cooper Flag-ийн хөгжүүлэлт эрхлэлтээр илүү анхаарч ажиллах болж байна. За тэгээд 2025 онд Шингүний гэмтлээс бол балаад тэгээд Шингүний гэмтлийн мэдээлэл маргааш гарах бах тэгээд бас сансныг бодвол гайгүй байж магадгүй юм шиг байна. Урчилсан зүгээр таамгаар 1-2 7 хоног ч юм. 1-2 7 хоног тийм. Тэгээд ер нь бас шагааны гэмтлээс харьцангуй Тэгтээ бас яг энэ баруун шагаа гэмтээдсэн. Уржнан билүү? Бүтэн үлрэлийн цоордог жилээ. тий. Үлрэлийн тал дурж аваад гэмтээд үлрэл орж ирсэн авд болсон шүү дээ. уржнан юм байна тэгэхээр. Тэгээ том биетэн хүн дээр шагааны гэмтэл бас ер нь зөв том биетээчлүү тэгээд толгуур ихтэй учраас доороос бүх зүйл эхэлж байгаа тэгээд аюултай л да. Замарсан тэгээд зүгээр энэ улирлын чимэг болсон. Европ ТV-ийн шилдэг 2 төвийн төлөөллүүд 1-7 хоногийн дотор ингээд ардаасаа гинцсэн харамсалтай 7 хоног боллоо. Одоо тэгээд шингүүнгүүгээр Houston Rockets-ийн амжилт бас хэрхэн сөргөөр нөлөөлөх үү гэдэг гэмтлийн хугацаанаас нь бас их зүйлшилт гарах гэдэг нь тийм. Яалтчгүй багийн хувьд маш том нөлөө болсон л доо. Шингүүний хувьд бол Одоо ерөөсө KD 3-аас авдаг. Тэгээ Шингүүн гол дээр авч тоглолтыг яг нэг бол өөрөө явдаг, нэг бол ингээ холбоч 8 Томсон бусдаа өгдөг гэдэг яг энэ чухал голын холболтыг хийдэг хүн Шингүүн болчиход байгаа. Тэгээд энэ тоглолтод арилчаар бас яах нь вэ? Стивен Адамс бол жишээ нь тийм тоглолт ирэхгүй. Ер нь том заслаанууд л хөвчлээ ярьж байгаа шүү дээ. Тэгээд offensive rebound ирж. Тэгэхээр Шингүүний тэр холболт бол Houston-ийн амжилт дээр сөрөөр нөлөөлөх нь ойлгомжтой. Тэгээд 2025 онд ер нь багуудын амжилтанд сөрөөр нөлөөлсөн том гэмтлүүдийг харъя те. Одоо тэгэл Tatum-аас ахуулаад Halliburton-аас ахуулаад дорндын өрсөлдөөнийг өөрчилж байгаа хоёр гэмтэл болчихж байгаа байхгүй юу? Ер нь Jalen Green байхгүйгээр Phoenix Suns аяг өвтөйхэн байгаад шүү. Ирээд баг нь хожигдод дуунал яана. Тэгэл дамжин төр зогсолтын газар болоод явна дараагийн газар руу хэрэг тэгвэл. За тэгээ Sacramento-гийн хувьд ч бас хэцүү хүн л байна тийм ээ. Багч өөрөө хожигдож байгаа дээрээс нь өсрөөл тоглогч нар байхгүй болсон байгаад байна. За Вамлит бас удахгүй ирэх мэдээсээ гарсан байсан үгүй юу? Ирэх нь ер нь ойртож байгаа. Мэдээс гарсан байлээ. Тэгэхээр Вамлит тоглолтод оролцоод эхлэв бас нөгөө холбогчийн асуудал нь лиг Вамлит шийдэж чадахгүй юу тийм ээ. Одоо энэ гэмтлээс харахад хамгийн том нөлөөтэй гэмтлүүд нь яалтчгүй Sabonis, Шингүүн, Jokic гээд Самрын тоглогчд мөртлөө одоо тоглолтыг найруулах чадвартай юм 3 тоглогч байгаад байгаа байхгүй. Тэгээд мэдээж Sabonis байсан Moskva Kings-д арай өөр амжилттай явж байгаа нь бол баг тодорхой. Тийм болохоор Шингүүн, Jokic хоёрын гэмтэл бүртэл яалтч гэн хоёр багт аль алинд нь маш сөргөөр нөлөөлөх нь одоо ойлгомжтой болж байна. Тэгээд дээрээс нь бас илж байгаа тоглогч нар болоо дандаа солдон тоглогчийн байрлалын хүмүүс шүү дээ. Вамлит ч юм уу, Halliburton ч юм уу тий. Тэгээд байхгүй болсноороо магадгүй Halliburton байхгүй болсноороо Indiana Pacers баг одоо лигийн хамгийн таар багуудын нэг болдог ч юм. Одоо тэгэл Tatum-гүү Boston бүсгийн 3-т яваад л шүү дээ. Tatum байсан бол одоо бүсээ тэргүүлэл явж байгаа юм шүү. Тэ. Тэгээ Jaylen Brown бол өөрийгөө баталж харуулах ёстой үйлрэлдээ баталж харуулж байна. Тэгээ дээр нь зүгээр Celtics гэдэг багийн ер нь бол ингээд систем тогтцсон. Ер нь бол Tatum Brown хоёрын нэг нь байхад л аюултай байгаа гэдэг харуулсан. Тэгэхээр Tatum Halliburton-ийн гэмтлээ харгууд орны өрсөлдөөнийг өөрчилсөн. Үргэлжлүүлээд хэдүүлээ Anthony Davis-ийг ер нь зүгээр ярий гэж бодлоо. Atlanta Hawks авах магадлал ер нь зүгээр өндөр байна гэсэн шуумууд өнгөрсөн 7 хоног жонгол гарлаа. Тэглээ. Ер нь энэ солилцоо баг болцсон, тодорхой болсон. Тэгээ удахгүй баг зарлагдсан ч гээд байгаа юм шиг. Ганц нэг юм дээр жижиг ажил үлдчихэд байгаа юм шүү дээ баг. Аман байдлаар ер нь зүгээр аль алин сэтгэл хангалуун зүйлээ олцоод байгаа юм болов уу? Ер нь гэсэн шүү дээ. Энэ дээр энэ солилцоо зүгээр энэ яг бодит байдлаа би
өнгөрсөн шөнө Маркштайны билүү нийтлэг ярьсан юм байна. Тэгсэн чинь энэ солилцоо зүрэг бодит байдал дээр бол хүмүүсийн ярьж байгаас их огт биш гэдэг. Атлантагс Рисашиг өгөхгүй гэдэг юм бил. Ааха. Треянгийг явуулмаар байдаг. Аха. Тэнгүүд Треянгийн угаасаа Дасмаг сонирхгүй гэдэг. Тэгдэг. Тэгээд энэ хоёр багийн солилцоо болох бол 3 дахь баг заавал орж ирнэ. Тэгэж харин Атланта Hawks ярьж байгаа яг үүндээ бол Golden State Warriors өөрсдөө хүсэх юм бол Golden State Warriors Dallas Mavericks-ийн хоёрхан багийн солилцоо амархан явагдана гэдэг. Anthony Davis-тэй. Anthony Davis-ийг аваад юу болохоор Dallas Mavericks-ийг хүсэж байгаа юм болохоор ерөөсөө Cooper Flag-ийн хажууд role player-ээр тоглох сайн wing хэрэгтэй гэдэг. Rishasha Kuminga хоёрыг аль алийг солих. Тэгэхээр Golden State Warriors өөрсдөө авахыг хүсэж байгаа хүн нь. Тэгэхээр Kuminga-г явуулъя гэх нэг асуудал гарч байгаа Warriors. Draymond Green-ийг явуулна. Цалин тэнцэн тий. Тэгжиж цалин тэнцгээд байна. Тэрш яг энэ солилцоо бол энэ баг худлаа гэсэн юм. Би л өчтөр орой тийм юм шүү дээ. Тэгээ эргээд угаасаа Porzingis-ийг дахиад Dallas эргэж аавна гэдэг ч юм уу те. Биелэхэд бас хэцүү л байгаа юм. Яг гол юм нь Trey Young Atlanta Hawks зүгээр Trey Young асуудал биш шүү дээ. Trey Young-г хожоод байна. Trey Young ирэхээр хожигдоод байна. Тэгэхээр Trey Young-аас салахыг хүсэж байгаа. Anthony Davis-ийн тэгтээ цалин 8 байгаа. Энэ үлэрт 58, эх үлэр 63 гэсэн. Тэгэхээр Тэгээ бүтэндээ тоглохгүй. тий. Тэгэхээр харин заавал юу авах хэвээр. Өндөр цалинтай тоглох хэвээр. Тэнцвэрх. Тэгээд харин дээрс нь яг Атланта Hawks нь Rishasha өгөхгүй гэдэг. Би л Атланта Hawks энэ мэдээг энийг уншаад надад л Атланта Hawks таалагдчих гэсэн. Тэгэнгээс шийдсэн байна. Чиглэл нь бол тодорхойлсон байна шүү дээ. Одоо Jalen Johnson-ы баг нь ойлгомжтой болчлоо. Rishasha байх юм байна. Драфтын номер 1 гэхдээ яг зүгээр нөө сайжирч байгаа процесс нь бусад тоглогчдын хувьд бол муу байгаадсан. Яг зүгээр ингээд рол төлөгчийн үднээс харах юм бол драфтын нэг биш шиж Марта зүгээр юм рол төлөгч харах юм бол маш сайн рол төлөгч. Тэгээ Anthony Davis-тэй гэвэл Тийм. энэ багч өөрөө айгуу гоё явах гэдэг тийм ээ. Тийм. Хэдүүлээ нөгөө Оконгуг бол ерөн зүгээр гарааны тоглогч биш юм байна гэдэг талаас нь яриад сэлгэнээс ашиглагдахтаа л тохирсон. Тэгэхээр яг эдитэй болоод яг зүгээр Атлантагийн хүсэл биелэх юм бол Атланта шууд контендер баг болох л баг л та. Зүгээр AD ард нь Триан AD 2 солигд Porzingis 3 солигдлоо гэж зүгээр төсөөлөхөд Зүгээр Атланта Hawks-ийг үнэхээр хамгаалалт болохгүй байгаа. За тэгээд Porzingis-ийг тоглож байгаа үед харьцангуй хамгаалтын үзүүлэлтүүд нь хамаагүй дээр байгаа гэсэн болохоор AD юм уу Porzingis хоёрын аль нэг нь яг гэмт бэртлэхүү тэгээд бутан талбай хамгаалтанд туслах юм бол нэлээд дээшээ амжилт үзүүлэх боломжтой гэж өөрсдөө харсан болоо гэж бодож. За Trey Young-ийн хувьд бол мэдээж одоо юу гэдэг. Уг нь анхандаа Dallas-ийнх л байсан байл шүү дээ. Ааг энэ тийм. авчлаа. Тэр нь бол тийм шүү дээ. Trey Young тоглоод баг хожигч байгаа бол нэг тоглохоос нэг хэсэг өтсөн байна. Тэгсэн. Тэгсэн. Тэгэл бодохоор Trey Young яалчгүй асуудал. Trey Young ирээд баг 4 дараач хожигдсон 6 дараач. Нэг ийм шуум сонслоо. Атланта Hawks-ийн тамирчид нь өөрсдөө нөгөө Триан ер нь хөндлөхөө хэлсэн гинэ. Залуучууд нь. Ер нь Трианы үгийг сонсгоо хэлсэн. Триантай тоглохдоо сэтгэл хангалуун бус болцсон гэсэн мэдээлэл бас гарсан. Ер нь Атлантагийнх нь л их зүйл мэдээлэл цацаалах шиг байна л да Атлантагийн зүгээс те. Эдигийн солилцоо молцоо ч юм уу ингээл Триангийг явуулах молох дандаа ингээл сэтгүүлчдэр нэг шуум гаргуулаад байна да. Ингэж байгаа л ер нь явуулдаг шүү дээ. Нэг тийм л одоо Атлантагийн багийн удирдлагаас л гарч байгаа. Trey Young өөрөө зүгээр дуу хоолой байсан юм болов. Trey Young-ыг сонсдог байсан юм болов. Сонсдог байсан л ах л та. Дуу хоолой болж чадхаар хэмжээний одоо 3 жилийн өмнө тий. Би бас тийм тамирчин бас болоогүй. Цааш нь уурлаад ч хамаагүй дуу болоо л та. Жог ууралж дуу хоолоогоо болоод төрлийн Би бол тоглож жоохон тийм лидер байж чадаагүй л гэж бодлоо. Тийм хүндлэл хүртсэн хүн юм болов өвтэй хүн юм болов. Бас мэдэхгүй юм тий. За солих магадaltaй одоо. Сая очсон MPJ солигдох магадaltaй болсон юм тий. MPJ баг болгосон. Контендерүүд бүгд сонирхож байна. Бүгд сонирхож байна. Тэгээ нөгөө Nets угаасаа тэгээд хариуд нь гоё зүйл авч чадвал хамаагүй гэж шаардлагагүй ш Nets дээр ойрын төлөвөнд байхгүй. Тэгээ Pelicans-ийн хоёрын хоёр бол бас баг болгон бас суулчих. гоё л байна тий. Уусаа нөгөө яг нөгөө вингийн бариллын хэрэгтэй Одоо хүмүүс. зүгээр Golden State Warriors шин Draymond Green-ийн оронд Sabonis-ыг авал яах вэ? Хамаалт Хамаалт яах вэ?
Сабонс ч хамгаалт бас жоохон Тэрээс яг довтлогоо бол одоо баг илүү болно шүү дээ. Тэг. Хамаагүй илүү болно. Өөрөө илүү гүйцэтгэлтэй давхар бас дамжуулалт өгчдөг. Тэр төвийн найр төвөөс inside out game-ийг сайн хийдэг. Тэгээд за Янсын солилцоо. Янс авцсан тэгээ буцаад эхэлсэн. Янсын солилцоо л их зүйл хамгийн том нэр нь Янс яа солигдохгүй л энэ өдөр баг солигдохоор үл болж байгаа шүү дээ. бас сүлд нэг ингээ уншсан зүйл дээр ер нь том солилцоо болохгүй л юм. Зун л том солилцоо. Аймлын бүгд хүлээж л гэж байна те. Юу болох юм баа. Одоо солилцооны цон хаагдахад нэг сарын хугацаа л үлдээ. Магадгүй зүгээр багууд эрсдлийн драфтын нөө ангиас зүйлийг анзаарч байгаа болов. Одоо зарим үнэхээр сайн тоглолчноос зарим нэрээ өгөхгүй ч гэж болно шүү дээ. Тэгэхээр драфтын ангийнхнаас солилцоон дээр энэ драфттай ангидсан нэлээд шилжилт хөдөлгөөнтэй байх бол гэж харагдав. Хэрвээ энэ одоо хавар ингээд солилцоо байхгүй үдчих юм бол зуны солилцоо бол амар юм болох байна. За нэвтрүүлэг маань эхний хэсэг маань энэ төрөд өндөрлөж байгаа үзэгчтэй эргэж ирэхдээ бид өнөөдөр өглөө болсон сонирхолтой хоёр тоглолтын таймыг үзээд нэвтрүүлгээ үргэлжлүүлэх болно. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч Future of Lifestyle Toki. Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн тоглолтын ажлыг Токи ПК-мээр тааж бэлэг хож бөмбөг бөөрийнхий гэдэгдээ дараагийн удаа ямар багууд хоорондоо таарч хэн нь очих бол та зүүн совинтой нэгэн аль эсвэл сагсан бөмбөгийн орготон аль нь ч байж болно. Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн аль биесны апп Токигийн ПК-мэсэг нэвтрэн дараагийн тоглолтын ажлыг тааж iPhone 17, PlayStation 5 зэрэг олон бэлгийн эзэн болоорой. Токи апп Entertainment-с лиг рүү орон ПК-мэсгээс тоглолтоо таамаглал бэлгийн хож. Зөвлөлтөнд юурдслоо. Ах нэг зээлэл. Сайн байна уу? Та ямар бараан дээр зээлэн шийдвэрлэх вэ? Танах урьдчилгаа. Мэдээж урдчилгаа бүх бараан дээр тэр төгрөг. Энэс гэснийг зээлэн шалгуур. Орлого нотлох шаардлагагүй. Давхар зээлтэй байсан ч хамаагүй. Та бүр хэдэн ч бараан лизингээр авч болно. Энэс бас нэгийг. Хөөе, энийг би авчих уу? Та зүгээр л хүссэн бараагаа суг. Үлдсэнийг би тариуцъя. Энийг нэмээрэй минь. PC мод юм байна дөө. Лизингийн хаанч байхгүй хамгийн таатай нөхцөл бидэнд бий. PC Mall. Ишин дэврэ мэд. За баярлалаа. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч Future of Lifestyle Toki. Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн тоглолтын ажлыг Токи ПК-мээр тааж бэлэг хож бөмбөг бөөрийнхий гэдэгдээ дараагийн удаа ямар багууд хоорондоо таарч хэн нь очих бол та зүүн совинтой нэгэн аль эсвэл сагсан бөмбөгийн орготон аль нь ч байж болно. Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн аль биесны апп Токигийн ПК-мэсэг нэвтрэн дараагийн тоглолтын ажлыг тааж iPhone 17, PlayStation 5 зэрэг олон бэлгийн эзэн болоорой. Токи апп Entertainment-с лиг рүү орон ПК-мэсгээс тоглолтоо таамаглал бэлгийн хож. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч цахим технологи цахилгаан барааны дэлгүүр PC Mall. Зөвлөлтөнд юурдслоо. Ах нэг зээлэл. Сайн байна уу? Та ямар бараан дээр зээлэн шийдвэрлэх вэ? Танах урьдчилгаа. Мэдээж урдчилгаа бүх бараан дээр тэр төгрөг. Энэс гэснийг
Зээлийн шалгуур Орлого нотлох шаардлагагүй. давхар Зээлтэй байсан ч хамаагүй. Та бүр хэдэн ч бараг лизингээр авч болно. эндээс бас нэг. Хөөе, энийг би авчих уу? Та зүгээр л хүссэн бараагаа суг. Үлдсэнийг би тариуцъя. Энийг нэмээрэй минь. PC мод юм байна дөө. Лизингийн хаанч байхгүй хамгийн таатай нөхцөл бидэнд бий. PC мол. Ишин тавираа мэд. За баярлалаа. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч, Саксан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч, Future of Lifestyle, Toki. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч, Саксан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Нэвтрүүлгээр тавтаа морил үзэгчтэй би Токийн 12 дахь дугаар та бүхэн төрж байгаа. Нэвтрүүлгийн Platinum Event тэгчээр үндэсний дээдлийг албан ёсны App Toki ажиллаж байгаа. За та Toki PKM-ээр дээдлигийн тоглолтын таамгаа илгээгээд за зөв таах бүрдээ гарын бэлэг авах боломжтой. Мөн статистик мэдээллийг цаг алдалгүйгээр Toki App-аас аваарай. За нэвтрүүлгийн мөн Platinum Event тэгчээр Саксан бөмбөгийн спортыг дэмжигч хамтдаа хамтдаа Coca-Cola. За мөн энэ удирлаас эхлээд Platinum Event тэгчээр Ultra Cool, Ultra Smooth, Ultra Сэнгүр ажиллаж байгаа. За мэдээж танад зориулсан, залуучуудад зориулсан. За. Тийм байгаа. Тэгээ өнгөрсөн дугаар дээр миний юм болоод үлдсэн үү яасан. Тэгсэн дээ. Дуусаад ихтэй уугаагүй шүү. Дуусаад ууя гэдсэн уугаагүй шүү. Тэр байна хоосоо гайгүй. За нэвтрүүлгийн 2 дахь хэсгийн эхний тоглолтоор бид өнөөдөр болсон гоё тоглолт байгаа. OKC Phoenix Suns. За юу? Suns-ыг цаг хугацааны ихээр унах бах гээл яриалууд ундаг үү дээ. Унахгүй байна. Байгаад л тийм. Унахгүй байна. Би OKC-ийн хожигдлуудыг бараг тэгээд зөв юм болчихоо гэж бодоод. Одоо нөгөө нэг 9 мөсийг эвдэн гэсэн бодол нь арилаад нэг санаа амар плей-оффто бэлтээсэй гэж бодож. Тийм. Бас нэг тийм дарамтс чинь илүү их ядраадаг шүү дээ тийм сэтгэл зүйн одоо угаасаа болцсон бох уу? Гэхдээ тэр хамгийн классик жишээч тэгэл Warriors л шүү дээ. Яг тэрийг эвдсэн тэгээд гол зорилготой хүрч чадаагүй шүү дээ. Эвдсэн тоглолтод тэгээ нөгөө Кобигийн 60 оноо дарагдаад бас нэг зүгтээ яригдаагүй шүү дээ. Марк Уильямс. Марк Уильямс чинь харин би нэрээ таанаас дэсрөө гэж бодсон. Бараг л тоглохгүй гэмтлийн асуудалтай нууж явуулсан байна гэлээ Кристиан голоод. Тэгээд чи тоглож тоглох юм шүү дээ. Тоглохоор багийн хамгаалтыг сайжруулад байна. Сайн байгаад байна тийм. Тийм сайн байгаад байна. Зүгээр нэг тоглохгүй. Тэгээд ингээд байрлал бүр дээрээ үүрэг рол нь тодорхой болсон баг бүрдүүлчихээр тэгээд аюундэ болдго юм шүү дээ. Одоо харин багийн эзэд нь ойлгосон байл үү тийм. Дахиж одоо тэгж Брэдли Бийл, Дурант том нэрсөө шиг тийм. Бүх мөнгөө 3 өгөх нь буруу юм байна гэдгийг. Энэ дээр өстой энэ гүйд үн алсан шүү. 8 удаа ураас илүү. Сэлгийн сорид онооц, 22 онооцсон шүү дээ. За тийм IP-ийн өрсөлдөөн төвчтэй өрсөлж байгаа. За энэ тоглогчийн талаар ярнаа. За тоглолтын төгсгөлийн мөч. Ийм өдөр байдаг гэсэн тоглолт. Араас гарсан мөнгө болгоно. Энэ тоглогч өдөр бүр арга ийм өдөр нэгээд байна. Энэ Brooks гэдэг тоглогч одоо. За тэнцвэрсэн довтлогоо Jada хийсэн. За тэгээд Caruso гэсэн. Devin Booker лигийн шилдэг хамгаалагчтай эсрэг. Энэ удирлын Booker-ийн тоглолт надад үнэхээр таалагдчих байна.
Тэгээд юу вэ гэхээр одоо хуучин бол тааруу бүрэлдэхүүнтэй Booker-ыг бид санаж байна. Тэр үед Booker өөрөө 50 он аваал, 40 он аваал, 60 он аваал, 70 он аваад хүртэл хожигдол. Тийм байсан бол одоо ингээд илүү туршлагатай болцсон, ингээд дог суудсан, багийн яг лидер төвчний тоглогч болцсон гэдгийг харуулад байгаа юм болов. Учир нь гэхээр нэг 25 онол дундчилж байгаа. 25 оног хангалттай дундчлах хэмжээний ур чадвар угаас Booker-т байгаа. Гэхдээ бусдыгаа тоглуулах, зохион байгуулалтад оруулах. За тэгээд дээр нь Booker-ийн нэг Америкийн шгшээд үзүүлдэг хамгаалтууд харагдаж байгаа. Тэгэхээр би Booker-т яхаа харахгүй зүгээр багийг үнэхээр гоё лид хийж гэнэ гэж харж байна. Тэгээд дээр нь Dylan Brooks гэдэг тоглогч очсон баг бүрийн хамгаалтыг сайжруулж байна. Memphis явхад Memphis-ийг орхио явхад Memphis-ийн хамгаалт арайчлан шууд муу болсон шүү дээ. Тэгвэл Houston Rockets-ийн хамгаалт өнгөрсөн жил ихний 3-т байсан. Энэ жил Houston хожиж байгаа ч гэсэн хамгаалт нь 7-8-д явж шүү дээ. Хожоо унтсан байна. Тэнгууд эсвэргээрээ сүүлийн 7 тоглолтын 6-ад нь Phoenix Suns хоцсон. Тэгээд тус 7 тоглолтын хамгаалтын рейтингийг харахаар лигийн ихний 4 рүү ороод ирж байна. Suns. Одоо OKC шиг товтлоготой багт өнөөдөр 100 оноо алдлаа шүү дээ. Тэглээ. Нэг 103 оноо илүү. Ингээ багийн бүх юм гой бүрдээд тэгээд талбайтай хамт гарч байгаа тоглогч нь өөрсдөө хамгаалахыг хүсээд тэгээд ийм нөхцөл байдал сакс тоглох уусаа амар гоё ах л та. Тэгэхээр Booker-ийн өөрийнх нь тэр одоо KD-тэй биелтэй байсан үеийн сакс тоглох аж аргалаас илүү одоо байгаа багтаага илүү тоглох, тэрийг лид хийх, манлайлах те. Тэгээд хажууд нь нэг амар хамгаалаад идэг хүн байгаад тахлаар бас тэр эффект нь Booker-т бас нөлөөлж байгаа ч юм уу. Ер нь тийм энэ надаас ажилттай байна. Тэгээд яг одоо яг үнэхээр өөрийнхөө багийн лидийг хийж гин. Багийн магадгүй заримдаа холбоотж гин үү те. Тэр зүйлүүдийг хийж байгаа нь бол надад маш их таалагдж байна. Тэгээд угаасаа л Америкийн шгшээдээр тоглоход нь л за энэ залууч нь те хоёр талд бол маш гайхалтай тоглолт юм байна. Хамгаалт сайтай юм байна. Тэгээд одоо өөрийнх нь өндөр ч юм уу менталитиг хувь ч юм уу те бас энэ Kobe-гоос те үлгэршээ авдаг 6-6 те юм гуард байгаа ш. Тэгэхээр энэ чиглэл рүү бас яваад эхэлсэн юм болоо. Одоо байгаа багтаа сэтгэл хангалуун өрсөлдөхийг айгүй хүсэж байгаа, ялахыг хүсэж байгаа. Тэр шинжлэмүүд надад илүү гоё таалагдж байгаа. Тэгээд Phoenix Suns-ыг бас айгүй дутуу үнэлсэн байна. Тэ. Багийн бүрэлдэхүүнд ер нь айгүй дутуу үнэлсэн юм байна. Тэгээд одоо хүлэн зөвшөөрөхөөс аргагүй болж байна л гэж байна. За, Dylan Brooks, Booker тэргүүтээ Phoenix Suns энэ нэрчээр яах юм? Плей-офф тоглох юм уу? Би бол тоглохныг шаардж байна. Яг л хүмүүс Bradley Beal одоо юу гэдэг Kevin Durant хэдрийг явчихаар нөө нэг Devin Booker-ийн оноо авалт ихсэл энэ баг хожигдсан rebuild хийх ёстой баг гэж харж исэн баг те. Ялаагүй би зүгээр хүлээлтийг хамгийн давтсан байгаа баг нь яг өнөөдрийн байдлаар Phoenix Suns болол гэж харж. Гэхдээ яагаад гэдэг шалтгаан нь бол маш энгийн те. Баг гэж зүйлийг бүх тамирчид нэгдүгээр тавьсан байна. Devin Booker-ийг нэг өнгөрсөн жил ер нь бас нэлээд Devin Booker нэлээд юм ойлгосон жил болсон юм болов уу гэж харж байна. Тэгээд одоо баг гэж зүйлийг нэгдүгээр тавихаар Devin Booker-д нэг оноо авах шаардлагатай үедээ ч юм уу дөрөвдүгээр үе тоглолтын төгсгөл өөр дөр бөмбөгийг аваад ингээд тоглож болж байна. Тэр хүртэл ерөнхийдөө багийнхаа тоглолтонд ороод ингээд тоглоо явж байгаа. Маш тийм давуу тал нь болоод байна уу гэж харж байна. Илүү хамгаалтаасаа эхэлдэг баг болцсон юм болоо да тий. За, Suns-ын тоглолтын талаар байсан. Ярьж байгаа зүйлстэй бүгдээ санал нийлж тэгээд үнэхээр хамгаалтаас их зүйлсд болж байгаа. Grace Allen 2-3 тоглолт гэмтсэнсэн тэр хугацаанд хамгаалт нь сайн хэвээрээ байлаа. Brooks зөвхөн яг зөв Brooks-тэй 100% зөвхөн 100 Brooks-ийн гавьяа ямаа гэж хэлээд бас өрөөсгөл багталтай. Багаараа үнэхээр хамгаалж байна. Devin Booker багийн лидер нүртэл хамгаалж байна гэхээр энэ багт хамгаалах хүсэл байгаа даа. Тэгээ сая хэлсэн сүүлийн 6 тоглолт хамгаалтын үзүүлэлтээр тэргүүлж байгаа. Өрсөлдөгч 104, defensive rating 104 гэж бодохоор одоогийнсэн бүгд маш гайхалтай үзүүлэлт болчиход байна л та. Тэгээд одоо зүүнийг асуудал гарч ирэх нь түрүүн хэдүүлээ ярьж Jalen Green ирж ивэл яах вэ гэдэг асуудал байна. Grace Allen 17 тоглолт үндэсэн, Jalen Green 18 тоглолцлоо үндэсэн. Явж байгаа. Энэ rotation байдаг үндсэн тоглолчид ирвэл юу болох вэ гэдэг асуудал гарч ирэх. Grace Allen-тэй тоос хожоод исэн. Allen ч өөрөө 30 оноо авал 40 оноотой ч нэг тоглолт молт үзүүлээд ер нь форм сайтай байсан. Jalen Green уусаа нэг л тоглолсон санагдаад байна да. 91 тоглолт. За хоёр тоглолтын дээр яг баг гэмтлүүд ер нь өөр тоглоо. Тэгэхээр Green бол асуудал болох хаа. Тэгээд Green Houston-д байхдаа л уусаа хамгаалтын ганц таар үн байсан. Тэгэхээр надад нэг ийм бодол байгаа. Ер нь Dylan Brooks ганцхан тэр хамгаалтаараа биш те. Ер нь тоглолтын хэмнэлийг Dylan Brooks
багтаа авчиж тэр их хүчийг авчиж өгдөг тоглогч ер нь лидер юм болоо гэж хараад байгаа. Тийм болохоор Jalen Green-ийг ч юм уу хин чин багт ер нь байсан. Тэдрийг ерөнхийдөө яг байранд нь байлгаад яг ингээд за ийм бид нар ингэж байгаа чи энийг ингээд дагж хийх хэрэгтэй ч юм ингээд ерөнхийдөө ярилцаа Jalen Green-ийн сэтгүүчсрийг өөрчлөлт оруулаад ирэх. Ер нь багтаа оноо авалтан дээр нэлээд тусаллаа тоглож болдог гэж бодож байна. Draymond дандаа юм ингээд сүргээр хараад Draymond Green хөх юм уу да тий. характер. Тийм одоо тэр дандаа юм ингээд сүргээр хараад бид нар Jalen Green-ээс жоох ингээд айцтай байгаад байна шүү дээ ер нь бол тий. Энэ бүгдийг одоо баг хожиж байгаа бүх юм юу гэдэг уур амьсгал гой байгаа үед бол Jalen Green орж ирээд уур амьсгалыг идэх юм боломж байхгүй хаа л гэж байна. Эсвэргээрээ эрг нөлөө үзүүлж магадгүй тий. Авдаг нөгөө 20 оноо 30 оноонууд нь магадгүй бас гой нөлөө үзүүл. Магадгүй сэлгэнээс ч юм уу тий. Jordan Clarkson шиг тавьчих болох юм тий. Тэр бол нэлээд зохиж болох юм тийм. За дараагийн тоглолтын тав Memphis Grizzlies Los Angeles Lakers багууд яг энэ талбай дээр хоёр дараалж тоглож байгаа. Эхний тоглолтын дээр нь Lakers хожигдсон байсан. Энэ тоглолтын дээр ялгаа нь Ja Morant тоглосонгүй. Өмнөх тоглолтын дээр бол тоглосон байсан. Back to back болохоор үнэлээд өгч байгаа тийм. Гончууг нь дундаа нэг завсарлаж байгаа тий. Тий. Cedric Coward тоглолтыг гайхалтай эхлүүлсэн. 12 минутанд 16 оноо 9 самбар. Яа харамсалтай гимтээд тоглолтыг дуусгаж чадаагүй. Ерөнхийдөө Cedric Coward-ын гимтлээс тоглолтод нэг хэмнэлт өөрчлөлт оруулсан шүү. Memphis илүү эхлүүлсэн тоглолтыг. Ой. Даа энэ шүү дээ. Яа. Тэгээ бас харьцангуй гайгүй. Харагдах байдал нь амар таач тийм. Айхтар хүнд гимтэл бол авчаагүй. Эхний тоглолтын дээр нь Jaren Jackson тоглоогүй. Хоёр дахь дээр нь тоглосон баг тий. Эхний дээр нь тоглоогүй юу? Тоглоогүй л үү? Нэг дээр нь тоглоогүй. Хоёр дахь дээр нь тоглож. За тэгээ энэ бол тоглолтын дээр яа харахгүй магтах хэвээр тоглогч гэвэл мэдээж LeBron James онцгой байлаа. Мөн Jack LaRavia онцгой байлаа. Jaren Jackson эхний тоглолт тоглосон. Ганцхан самбартай дууссан шүү дээ. Харин тоглосон санагдсан. 30 минут тоглоо ганцхан самбар гэдэг нь шоу. Тоглоогүй л тоглолт. Тийм л. Харагдаагүй байна гэж байна. Яа, алтаамаг юм байна. Яа. За ингэж ирж эхэлсэн. Энд бол LeBron-ы нөлөө өрсөн энэ ирвэл. Тэгсэн. Өөрөө энэ мэтчлээ оноо авахаас гадна дамжуултууд өгөөд тийм. Тэгээ LeBron дабл гүйцэтгэхээс гадна 10 дамжуулт өгөхөөс гадна тийм яг энэ чухал оноонуудыг авсан. Оноо илүү гарах. За тэгээд нэгэн turnover-тэй байсан бас их магтмаар байлаа. Эйтэн бас сайн тоглосон. Гэхдээ яг одоо ингээ харахаар энд байгаа гарааны тавт илүү айтаахан юм шиг харагдаад байгаа юм шүү дээ. Гараая бас гараанд гарчмаар байгаа. Тэгээд нөө нэг Reeves-ийг гимтгэхээс өмнө ярьсан шүү дээ. Харин тийм Reeves-ийн оронд ингээд гаргаад гимтснээс хойш 4 тоглосон 3 очиж яварсан. Хачимуроос гимтсэн. Тэгээд LaRavia, Lavaria л LaRavia, Smart хоёр гараанд гарч байгаа. Тэгэхээр яг баг зэрэг нуруу намтай бүрэлдэхүүн LeBron 4 дээр ихэд тоглож байна. Тэгээд тэгтээ зүгээр яг энэ би бол зүгээр яг энэ чигээрээ байх юм бол Lakers үнэхээр яг тэнцвэртэй. Харин тийм. Тэгээ эндээс чинь сэлгэнээсээ за Ачимура тэгээ Austin Reeves-тэй гараад ирэхээр чинь хамаагүй баланстай юм шиг харагдаад байх юм. Тэгээд би бол одоо яг ингээ угаасаа LeBron, Luka хоёрын дэргэд угаасаа л 3&D тоглож хамгийн төгс зөгцсөн шүү дээ. Үеийн үед. Тэгэхээр надаа ингээ LaRavia-гийн нурууны өндөр гарын аалд тэгээд тэр самбар тусалж байгаа байдал нь тэгээ залуу илэрхийлэлт ч гэсэн тэгж эхлүүлсэн шүү дээ. Сүүлдээ яг нөгөө энэ гурав тоглоод хэлэхээр минут нь багасч чадсан болохоос ш. Тэгэхээр LaRavia ер нь зүгээр гараанд гарах хэвээр тоглогч юм болов уу зүгээр хувьдаа бодоод байгаа. Тэгээ санал нэг л байна. Тэгээ Vanderbilt-ийн минут бас ингээд нөгөө Hachimura байхгүй болсонтой ихсэн гол бас нэг ингээ хогонд явдаг хамгаалтанд тусалждаг хүн ирчээд байна л та. Тэгээ яг тэр үндсэн ротейшны хүмүүс ирэнгууд тэр хүмүүс тоглолтоо төгсгөх нь үз тээ. Тэгэхээс яг тоглолтын эхлүүлэх ч юм уу тэр ротейшны үед бол ийм ротейшн байр надад бол илүү сохивчтай л санагдав. Тэгээ нэг тэгэхээр бид ярих нь ярина. Гэхдээ тасгалжуулагч Reeves-ийг сэлгээний тоглогч болох тийм өөрчлөлт оруулах уу гэдэг эргэлзээтэй. Ер нь баг оруулахгүй магадлал нь их бах тий. Магадгүй. Яг ерөнхийдөө Memphis-ийг хоёр дараалж хожоод Lakers-ийн маш том асуудлууд ерөнхийдөө бас нэг тодорхой хэмжээгээр намжлаа л да. Тэгтэл маш том асуудлууд ер нь Lakers-д байсаар л байна. За жишээ нь одоо бид нар бүр дэлхийн хэмжээний дээд түвшний сагсан бөмбөгийн хамгийн олон түүхэнд авраг авсан багуудын нэгийг ярьж байгаа тийм үү. Тэгэхэд
Жижиг Редик цэцгэлжүүлэгч одоо бол зарим тоглогч нар хувилбараа мэдэхгүй байна. Байраа буруу эзэлж байна. Баруун талд нь зурхаар зүүн талд нь гарч зогсоод байна гэсэн юм гомд. Ер нь сүүлийн үед Жижиг Редикийн ярьж байгаа комментүүдийг ингээд тоглолтын өмнө дараа ярихад ер нь энэ багт айгүй их асуудлууд байгаад байгаа байхгүй юу. За тэгээд Жижиг Редик цэцгэлжүүлэгч харин эсрэгээрээ одоо юу гэдэг яриа жоохон туршлагажаад бас гарч иж байгаа асуудлуудыг тэр доорн шийдээд явах гээд ерөнхийдөө нэлээд зоримог үйлдэлүүд хийгээд эхлүүлээ гэж надад харагдаад байгаа. За тэгээд хэрвээ ямар нэгэн байдлаар ахлагсгалжуулагчийнхаа хэлсэн хувилбар комбинацийг мэдэхгүй бол тэр тоглогч талбай дээр гарах магадгүй NBA-д байх боломжтой шууд тэр чигтээ хаагдах маш том аюултай л гэж харж байна л да. Тэр тоглогч нь хин юм бэ? Нэг Том толгоолоод байгаа LeBron James юм уу? Эсвэл нэг би бас ганц нэг бичлэгэн дээрээс харсан Marcus Smart юм уу? Ер нь Smart ч байгаа, нэгтж байгаа, LeBron ч байгаа аахгүй. Гэхдээ одоо юу гэдэг LeBron бол мэдхгүйдээ хийхгүй байгаа биш те. Одоо зөвхөн хувилбар дээрээс өөрийнхөө ямиг явуулдаг ч юм уу. Өөрийнхөө ямиг явах гал тий. Өөрөө өдөртөл бас LeBron ингэж идэг гэдэг шүү дээ нэг. Эсрүүгийн хамгаалтын шилжилт төлгөөг харангуутаа тэр дороо өөрчлөлт хийгээд тоглогчдоос өрчдөг тохиолдол байдаг шүү дээ. За тэр ч бас байж болно. Гэхдээ ер нь эцсийн шийдвэрийг ахлагсгалжуулалт гаргана. Зүгээр LeBron Luka Doncic хоёртой ингээд тоглож байгаа хизээч Jake Lavine тоглолтноос тоглолт нь ингэж өндөр хөвтөд авталж ингэж тоглох ерөнхийдөө надад боломжгүй санагддаг байхгүй. Өөр дөр нь бөмбөг хитрхи бага ирдэг. Тоглолтын тэр бөмбөгийн мэдрэгтэй ийм боломж их харьцангуй бага байдаг болохоор шийдэлттэй тоглолттой огцом ингэ тэсрэх үед байна. Гэхдээ яг олон тоглолт дараас гэж яг тогтмол ийм өндөр хөвтө шийдэж тоглох надад жоох хэцүү санагдав. Бөмбөг бага хүрж байгаа болохоор тийм. Тэгвэл юу ай LeBron James 23 дахь сая нөгөө төрсөн өдөр нь болоо цаа чинь. 41 хүртэл сая ч явах өнгөрсөн 7 хоногт тийм. 23 улирлынхаа түүхэн зургуудыг харцгаая тийм. Улирал бүрийн дүгнсэн. Тэгээ нэгдүгээр улирал хоёр дахь улирлыг харьцуулахад л биеийн хувьд ч тэр баг шал өөр болсон. Шууд Bronny James гараад ирж байгаа. 3 дахь улираас нэглээд нэлээд том болцсон Bronny James. Нэг хэсэг ер нь айгүй мастер болсон шүү дээ. Энэ нөгөө финал тожигдоод тэгтээ чи удахгүй тун удахгүй энэ лиг чинийх болно гэдэг хэлчихсэн тийм. За энэ жил болгон биш болоо явцсан юм байна тийм. Зүгээр онцлог 23 үйл явдлын зураг юм биш. Уучлаарай. За Cleveland-ийн талбай дээр анх удаа зочилж байгаа тоглолт. Амар бүтэн тоглолт бүүлүүлээ. За энэ бол мэдээж тэгээд хамгийн айконик зургууд хэлнэ гэсэн тийм. За нөгөө давдгуу даваагаа давж байгаа тийм. Бостон Celtics-ийг очиж байгаа зураг. За тэгээ аврах суулмаар. Анхны аврах. За тэгээд Бостон эсэргээрээ LeBron-ыг давдгуу даваа болж хөрсөн да тийм. Тэгсэн дэгч. За хоёр дахь аврах. Спlit блок гэсэн хаал. За нөгөө масктай эн чи үлээ 63 оноо юу лээ? Амар тоглоо. Амар статистик шүү дээ. Гэтэ цагаан биш юу масктай байсан энэ дахин тэр статистик нь хар үгийн масктай байсан гэж. За тэгээд Cleveland-тэй анхны цомоо авчирч байгаа. Ингээд бас ингээ харахаар амар түүх шүү те. Буцаал Cleveland-тэй очиж аврах авч өгнө гэдэг бол. Энэ бол сайн дун сар байлгүй яхав гэ. Тэгэхдээ бас байж боломгүй үйлдэл шүү те яах бас арайч. Хайж явдаг нь тоглолтоо мэдрэхгүйхэд өөрсдөө тоглооны самбар аваа шууд дэшээ байсан биз. Тэнцүү байсан чи өөрсдөө илүү байсан гэж бодсон гэдэг байгаа шүү дээ. Тэр чинь оноогоо мэдэхгүй гэж юу гэсэн үг лээ. Болохгүй шүү дээ. Финал шүү дээ энэ чинь. За бабли авргаа. Олон нийт фэнүүд энийг шүрдэг болохоос яг NBA-ийн тоглогч NBA өөрийнх нь хамгийн хэцүү NBA-ийн түүхэнд хамгийн хэцүү үйлдэл байсан гэж ярьдэн шүү дээ. Тийм байлаа. Хамгийн хэцүү плей-офф, хамгийн хэцүү финал байсан. Гэр бүлтэйгээж уулзахгүй таг хоригдчихж байгаа шүү дээ. За тэгээд Олимпийн Гэхдээ амар тий. тугаа барьсан тий. Ковидээр төгжсөн байхад NBA-ийн финалаа дуусгах шүү дээ тий. Тэгээд хүүтэйгээ тоглосон юм.
Орландод төгжиж байгаа даа. Агуу замналтай маа агуу. Аимшигтай. 4 багт ойлоо 3 багт 3 багт аваад. 3 багт өөр авраг аваад 3 финалийн MVP болсон анхны тоглогч. гэж санаад байгаа юм би. Буруу санааг бол тийм хөө 3 өөр багаас финалийн MVP болсон анхны тоглогч байгаа. Анхны ч гэж одоо цор ганц тоглогч. Ийм агуу замналтай хэрхэн байна. За тэгээ ардаас манай агуу замналтай хэрхэн маань харин их санаа харагддгүй юм болоод байна. Санал суулгаар тэгж хойноож байгаа анх удаага л харж байна. 20 хэдүүлрэлд. Эхний байдлаар үр дүн тий. East юм уу те? Энэ East-ийн хонь. Ламела бол 11-т юу хийж байгаа юм? Ламела угаасаа Макси ч бүр амар юм байна. Макси бол 2-т байхад асуудал авах. Толгой санал. Надад Джейлен Браун нэр ингэсэн. Siakam энэ хайцсангуу саналууд нь айгу бага байна уу? Тоон. Одоо ихний үр дүн шүү дээ. Эхнийх нь ихэд Гэхдээ Майамигийн ганцхан тоглож 18-нд явж тэр байна. нь бүр энэ жил ирсэн шинэ тоглогч байна нацтай. Гэтэ 9-тойгоо хүн 155 мянган саналаар л шүү дээ. Энэ бол Siakam тэгэрж дээгүүрэж хахад тий Майами бол плей-оффын байранд явж байгаа баг гэхэд бас Michael Porter Jr-ыг Энэ жил ерөөсөө тэгтээ байрлал гэж байхгүй болсон юм байна. тийм байрлал гэж байна. За одоо эсэж таа. Western Conference. Энэ нэлээд сонирхолтой байт юм да. Лука, LeBron James гэдэг нэр чи өөрөө. Лука бүр яалч хөдөлгөхийн амар болчихжээ тий. LeBron ч Danny Avdija-гийн доор явж шүү дээ. Тийм биш ээ. харин тийм бас гайхалтай л аваад байгаа. Нэрээ жинхэнэ эрийг нас уулагдсан болсон тий. Хараад явахтай 2 минут тоглолцоо суучих штэ гэж байгаа юм лаа. Сүүлийн 2 All-Star тэгсэн Тэгсэн тий өөрөө нэг л гараанаас эхлүүлээ тэгээд суучж байгаа ч юм уу тий. Сууч. За би сууё гэж. За Jamal Murray All-Star болох хэвээр хүн маань 14-ч яваад байдаг. Харин тийм ээ. Stephen Castle 18-ч явж байгаа мó. Chet Holmgren-ий дээр явж байгаа юм тий. Kawhi-ийн дээр явж байгаа юм шүү дээ. Kawhi маань одоо дээшлэх эрхтэйгээр тоглож ин доо тий. За 3 дугаар хэсэгтээ ярина да. 2 дугаар одоо энэний араас ярина да. Kawhi гэдэг тоглогч уг нь энэ үлрэлд бол бүх одод болцохоор хэмжээнд тоглоол байна одоохондоо. Тэгээ багийн амжилт нь яах нь Юмс өөрчлөгдсөн юм байна гэж аа. Юм өөрчлөгдсөн байна. Тийм ээ, юм өөрчлөгдсөн гараад тэр ч ойлгомжтой. Лука нэрээ харахгүй Lakers ч бүр л тийм ээ. Одоо Jokic-ийн дээр бичигддэг хэмжээнд очсон. Одоо тэгээд Jokic маань бүх оддын тоглолтод бол сонгогчвол ямарсан тэр үед ирчих болов уу гэж найдаж байна. За нэг тийм ирчих баха. Ирчих бах шүү. Дараагийн үзүүлэх тоглолтын тойм Los Angeles Clippers Boston Celtics. За энэ тоглолтын өмнө Clippers 4 5 дараалал очсон. 5 6 юу? 5 тий. Гэл замж За James Harden-ы хамгаалт бас гоё л байна да. Бостны тоглолт ч тэгээд хамгаалахад үнэхээр хэцүү болоод байна л да эсрэг байгаа. John Collins ер нь хаа очиж бас тэгж муу байгаа шүү. Энэ тоглолтын дээр 9 товтлоод 8 нь оруулсан. Болж байна. Уг нь залуу тоглогч юм байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тийм. Саяны байрлал нь илүү зохиод байгаа юм шүү. 3 дээр. Тэр дээр тийм болж амар. Тэ 3 дээр бараг айтайхан байгаад байгаа юм шүү. За ингээд нэг тоглогчийн цаг ирсэн. 2 дугаараас тэр ч ихтэй энэ тоглогч явах. Бараг шидэлт алдахгүй шахам байлаа тий. Одоо энэ шүү дээ. Энэ бүр одоо энэ биш байна. Дараа нь л нэг хүнд байдлаас шидэд оруулдаг ч юм. За тэгээ энэ тоглолтын өмнө сарын шилдгээр энэ Jalen Brunson шалгарсан жоохон дуурамжгүй байсан тий. Тэр яг нөгөө каптай холбоотой л доо 12 сарын каптай тоглолтууд дээр Brunson ч алдсан. Clippers-тэй нэг 5 дараалал хожихдоо 100 боцсын гимтлийн дараа 5 дараалал болсон шүү дээ. 100 боц байхгүй. 100 боц байхгүй за одоо ч юм хэцүүдлээ энэ төр гэл. 100 бас иргэд ирсэн шүү дээ. Яа энэ дээр Jones Jr дахиад гимтсэн. Тэр Jr гимт 6-7 хоног. Яа.
Яагаад хэрэгтэй тоглогч нөгөө мөн бохгүй тий яалтч хүн тэгээд энэ бол гимтлээс салсан гэдэг. Яг нөгөө нэг сая гимтээс өвдөх юм билээ шүү дээ. Тэр дахиад байгаа. Жохон онцгүй контакт болсон байна даа. За тэгээ Boston Celtics баг гайхалтай нөө би бол одоо энэ Keta Meta гэдэг төвтэй ингэж тоглоно гэж үнэхээр зүудэлсэнгүү. Дахиад хэлтэй. Сонссонгүй. Гайхалтай л шүү дээ. Мундаг л шүү дээ. Тэгэл сайн байгааг нь ярилгүй байна. Көта ер нь бол алдааны асуудалд их ороод явах болов гэж бодсон. Тэгээ ер нь гайгүй идээчлэн хараад байна. Тэгээ бүр нэг болж ийн гэж бол харж болохгүй шүү дээ. Яг 100 бол гарааны тоглогч бол биш үстэй. Тэр чи орой болгон ядаж 10 хийхгүй л байгаа байхгүй. Одоо Jaylen Brown карьерийнхаа замлын хамгийн дээд үзүүлэлт болох 51. Энэ карьер хайтаа тэнцсэн үү эсвэл карьер хайн байсан уу? Карьер хайн л гисэн байсан шүү дээ. Одоо 50 авч байгаагүй юм байна л гэж бодсон шүү дээ. Тэгээд довтлооны хувьд бол гайхалтай нөө. Түрүүн тэр нэг 12 сарын шилдэг дээр гоншилсан гэдсэн оноо авалтаар илүү байсан болохоор багийн амжилт нь бол тийм байгаа биш. Тий. Яг хоёр ер нь бол сарын шилдүүд дандаа тухайн үеэр сарынхаа хамгийн сайн амжилттай багийн лидерүүд нь л авдаг шүү дээ. Тэр юу чин чин 8 6 ч үү биш ээ Celtics 8 6 Knicks 14 байсан. Тэр жид статистик үзүүлэлттэй хувийн үзүүлэлт бол тийм ялгаатай байна шүү дээ. Knicks тийм бүр ер нь бол 11 4 тий. Капийн финалаар оруулаад 11 4 тий. Аврал болцсон гэдэг. Тэгээ энэ нэрчээрээ тэгэл 1 сард өнгөтөл эхлүүлчихлээ шүү дээ. 1 сард гоё эхлүүлсэн. Тийм ээ. 1 сард авч болж байна. Clippers-ийн талаас. За Clippers тэгээд одоо энэ тоглогч бол амар байлоо. Сүүлийн 10 тоглолт бол үнэхээр амар байлаа. Тэгээ угаасаа гаж штэ тэгээд тоглохоор дэлхийн хамгийн шилэгсэн юм өчөглөө байдаг үстэй. Энд одоо энэ 10 тоглолтод гол нь завсраар нэг ч амарсангүй. Бүх тоглолтод орой таалагдаад байна. Тэгээд тоглохоор ийм л байгаа тэр 55 оноо моног одоо 55 41. JB сая л 50 оноо авч байхад энэ тоглогч одоо тэгээд бас яг замлынхан дээд үзүүлэлттэй. Тэгэхээр насны өвдтэй. Үлээ уруудж байгаа үед тэрээ ирж ин гэдэг байдаг. Би бол энэ тоглолтуудаас тэр 6 дараалал хоцсон юм биш үү? 6 дараалж хоцсон тоглолтуудаас нэг тоглогчийн оноо авалт буурсан. Довтлох тоон буурсан. James Harden. Би James Harden ер нь яг тэргээсээ л гэж хүсэж байна. Тэрүүрээ байгаасаа гэж. Тэрүүрээ байгаасаа тийм. Шаардлагатай үед угаасаа нэг тоглолтод тоглолтын орц үед бол аваа авчиж судал. А ер нь агуулгын үед өөрөө их товтолдог биш. Яг арай Kawhi ч юм уу. Бусдыгаа задлдаг тийм. Чадвар нь байгаа. Тоглолт найруулах чадвар нь байгаа юм чинь. Тэгэхгүй цааш заримдаа 20 секунд заална л та. Тэгээ 21 секундээр дамжилдаг. Тэр бол хэвэндээ л дээ. Тэргээрэл гарч ирлээ штэ тий. Тэрийг бас заримдаа ойлгодог шүү дээ. Ямар ч ашиггүй залаал зогсоод байна тий. Хараал. Яг дамжуулдаг гэж байгаа шүү. Хэцүү дээ. Яг хөдөд Clippers-ээр гэх юм бол ямар ч байсан Kawhi одоо энэ гимт бэртлэхүү олон тоглолт дарааж тоглосон. Энэ бол эрэг штэ, эрэг мэдээ. Тэгээд баг амжилт юм шүү. Тий. Одоо зүгээр ямар нэгэн байдлаар Kawhi бүтэн үйлрэлийг ийм формтойгоо тоглох юм бол мэдээж Clippers плей-офф, плей-инний байрал. Энэ плей-инний байрлалд орчход Clippers Western Conference ямар ч одоо юу гэдэг аюултай баг байх байхгүй. За тэгээд одоо харин 100 буц эргэж ирснээр төвийнхаа байрал дээр хин гараанд гарч хин сэлгэнээс тоглох юм гэдэг асуулт гарч ирэхээс аргагүй болсон. Яг тэгвэл 100 буцыг байхгүй 6 дараалаад хожлоо тий. Одоо 100 буц ирэхээр Бултаа талбайг нээж өгж 3 гадаа зогсдог төвийн тоглогчны хэрэгтэй юу эсвэл яг Бултаа талбайдаа ингээд pick and roll дээр доошо dive хийдэг юм төвн байх уу гэдэг дээр л тасгалжуулагч тайрын лөө одоо нэлээд энэ асуудал дээр эсвэл хоёр аль алин дээр минутын нэлээд хувааж өгөх ч юм уу ийм хүү байдлаар тоглох болов гэж бодож байна. Brook Lopez 100 2-ын тань та угаасаа хөвж байна. Зүр 100 буц гараанд твэрэл авах лөө. Зүр саяын тэр дараасан тоглолтууд дээр эхний тоглолт дээр өмнөх дугаараа яг өмнө орлоо нөө 100 буц 3-аас 9 ичлээ 8 ичлээ. Lopez. Тэгээд тэрнээс хойш бол тоглолтууд сайн өглөө шүү дээ. 12-т 1 шүү дээ. Нэг тоглолтод бүр 3-аас 12-т 1 шүү. Сая сүүлийн тэр хожлын тэр 6 тав хожлын 5-д нь нэг тоглолтын дээр тэр 9 оруулдгаас чинь 6 хожил эхэлж байгаа байхгүй юу? Тэгээд тэрнээс хойш 5 тоглолтын дээр дээдл нь 5 оноо авсан. Тэр нэг олон минут хэрэггүй л байгаа даа тий. Гэхдээ яг 15 20 минут.
20-с дээш минут орч тоглосон шүү дээ 100 боцыг бол. Тэгэхээр Тэгэхээр Лопес бол гарааны төвөнд орсон биш юм байна гэдэг л. Тэгээ тэнд зогсоод байгаа нь юу байгаа юм те? Давуу бол Давуу тал тоглож үүсэж байна, тийм. Тим тал. Тим байж ич Кавай нэг тоглох зай. тэр одоо бодтол бонгоогоод байна л да. Тэгээ нөгөө нэг авраг авдаг дундын шидэлтүүд гараад ирсэн шүү дээ. Алдата дундын шидэлт. 3 хүнтэй хамаагүй шүү дээ. За үргэлжлүүлээд Cleveland Cavaliers Detroit Pistons гэдэг орондын шилдүүдийн тоглолтыг үзье. За Өсөг тэргүүл. Жэлэн дүүрэн Тобайс Харис 2 гинцсэн. Нэг нь 1 сар, нэг нь 2-7 хоног. энэ тоглолтын дээр. Тийм. Энэ бол сөрөг тоглоог үү тийм байлаа. Cleveland дээр Jarrett Allen тоглолтод оролцоогүй. Jarrett Allen ер нь орохгүй байгаа тоглохгүй. Энэ тоглолтын дээр чинь тэр нэг энэ тоглолтын дээр нэрэл нэг тоглолттой танилцлаа. Dennis Jenkins гэдэг энэ. Өсвөлрэлд ямарсан байсан байсан. Энд сэлгэнээс алсан шүү дээ. 20-25 онооч. Сайн залуу Ivy 2 шийдсэн шүү дээ. Сэлгэнээс. Тэрнээс юуныхын Cleveland-ийн гараа бол Detroit-ийн гараас илүү тогсон. Оо, мөрөө. Энд чинь 3-6 илүү хийсэн шүү дээ. 7 шидэд 3-7 шидэд 6. Тэр энэ танилцж байгаа биз дээ. Сэрэг нэ. Танилцчаад. Оо. Өнөөдөр тоглолттой өдөр байсан байна байлч. Detroit Pistons бол тоглолтын 2 дугаар үед 47 оноо. Австрик багаас 19 оноо илүү авсан. Яа. Амархан биш байна да. Дорнодын өвкөөс шүү дээ. Яа, за бас одоо нэгт явж байгаа юм чи. Тэгэхээс нэгт явж байгаа. Тэгэхээр голон залуу лидерүүдийн байрлал адилхан. Ох, Thomas Bryant шүү дээ. Оо. Гой тоглох байна. Яа. Гардны хөдөлгөөнийг одоо сэргийж эхэлж байна тийм. Хөдөлгөн гинтэлтэй нэг зөөж ядадсан. Ivy. Авшна Jenkins. Нийтлэг шаа. Гой тоглолт. Осор Томпсныг маш зөв ашиглаад байгаа юм санагдаад. Надад бол Амин Томпсон жоохон ингээд арай өөр үйттэй. Арай илүү ингээд бүр яг багийн заавал 2-3 дахь лидер байх. Осор Томпсон бол яг зөв энэ багийн балансыг хадгалж байгаа хамгийн гол юм үүргийн тоглогч гэдэг байрал дээр ажиллаа. Энэ ч яг хоёлаа драфтын 4-5-2. Тэгээ ер нь тоглолтын арга барил төстэй. Ер нь ижлэгэн гэхэд хэлчихэд баг болох байх. Баг болно. Гэтэ энэ хоёрын одоо хөгжлийн ингээ бодъё л да. Тэнгуүс Амин Томпсон л арай урд явж. Тэнд байгаа хүнийг л ер нь сайн бүшлээл хөгжүүлээд байгаа зү тий. Тэгэхээр одоо Детройтэд байгаагийнх манай залуугийн болохоор хөгжлөөр хоцорч явж байгаа юм болол гэж бодож байна. Яг тухайн цаг нь тулаад ирэхээр тэгэл одоо амин илүү тасраад байгаа юм шиг надад санагдаад байна. Одоо хийж чаддаг юмыг нь угаасаа хийж чаддаг нь ойлгомжтой учраас арай илүү бүсэлж байгаа тал нь илүү хожоод байгаа юм болол гэж би хараад байгаа шүү дээ. Хьюстонд илүү хөгжиж байгаа болол гэж хараад байна. За тэгээд юу аа да. Сүүлийн бол маань бол байхгүй. Плейбук бол маань дараа 7 хоногт эргэж ирнэ гэж үзэгчтэй амлая. Тэгээд нэвтрүүлгийнхаа 2 дугаар хэсгийг нүрээд амар хэвээр буруу биш шүү. 3 дугаар хэсгээрээ Тулгын буруу шүү. Дижрэ. 3 дугаар хэсгээрээ та бааж байгаас хэн нэгнээс илүү ухаантай юу гэдэг болон гараа гэж хэлснаа. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч Сагсан мөнгөний спортыг дэмжигч Coca-Cola.
Нэвтрүүлгийн Platinum Event тэтгэгч Ultra Cool, Ultra Smooth, Singur Ultra. Singur Ultra. Ultra Smooth, Ultra Cool. Нэвтрүүлгийн Platinum Event тэтгэгч Future of Lifestyle, Toki. Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн тоглолтын ажлыг Токи Пикэмээр тааж бэлэг хож бөмбөг бөөрөн хийгдэгдээ дараагийн удаа ямар багууд хоорондоо таарч хэн нь оч бол та зүүн совинтой нэгэн аль эсвэл сагсан бөмбөгийн оргоотон аль нь ч байж болно. Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн аль биесны апп Токигийн Пикэмэсийг нэвтрэн дараагийн тоглолтын ажлыг тааж iPhone 17, PlayStation 5 зэрэг олон бэлгийн эзэн болоорой. Токи апп Entertainment Sales лиг рүү орон Пикэмэсгээс тоглолтод таамаглал бэлгийн хож. Singur Ultra. Ultra Smooth, Ultra Cool. Singur Ultra. Ultra Smooth, Ultra Cool. Зөвлөлт энэ юурдслоо. Ах нэг зээлэл. Сайн байна уу? Та ямар бараан дээр зээлэн шийдвэлэх вэ? Танах урьдчилгаа. Мэдээж урдчилгаа бүх бараан дээр тэр төгрөг. Энэс нэг зээлэн шалгуур. Орлого нотлох шаардлагагүй. Давхар. Давхар зээлтэй байсан ч хамаагүй. Та бүр хэдэн ч бараан лизингээр авч болно. Энэс бас нэг. Хөөе, энийг би авчих. Та зүгээр л хүссэн бараагаа суг. Үлдсэнийг би тариуцъя. Энийг нэмээрэй мэд. PC мод юм байна дөө. Лизингийн хаанч байхгүй хамгийн таатай нөхцөл бидэнд бий. PC Mall. Оо, ишин дэврэ мэд. За баярлалаа. Singur Ultra. Ultra Smooth, Ultra Cool. Хамт үзэгчдээ баярлалаа. NB Talk маань үргэлжлэн хурж байна. За бид ер нь бол гэмтэл бэртлийн асуудал, за бүх одын ер нь санал суулга, LeBron James, Kawhi Leonard гэдэг ер нь аваргын төлөө өрсөлдөж байгаа болон хуучны од болж байгаа харьж байгаа тоглогчдынхаа онцгой мөчүүдийн талаар ер нь ярилцлаа тий. Тэгвэл нэвтрүүлгийнхаа сүүлийн хэсгээр Milwaukee Bucks болон Sacramento Kings багуудын тоглолтын таймаар эхлүүлье. За энэ тоглолтын дээр бас нэг ер нь зодог тайлах төгсөж байгаа тоглогч маань нэг том амжилтыг эзэн болсон. Тайлах нь уу? Баг олдол аваад ивэл манай тоглолт байна л да. За тэгээ түрүүн харсанчлан нөгөө бэрхшээлтэй асуудалтай байгаа баг шүү дээ. Sacramento.
Сандер Лавин эргэж ирсэн. Хин Westbrook 80. Тийм хаа. энэ бол болцлоо энэ нэрээ. Болоо хийгээд бүтэн болж. Чиглэлэн жоохон ойлгомжгүй байгаа хоёр баг юм да тий. Тий. Сэргийн босолт руу шилжих гээд байгаа юм уу? Плей-офф гарах гээд байгаа юм уу? Тэгээ Сакраменточ гарахгүй л тий. Арч хожиг байгаа үстэй. Тийм хоо Сакраменточ дөөр. Нөгөө тал нь одоо өөрийнхөө франчайз үнэ алдах гэдэг шүү дээ тийм ээ. Йоо. Зүгээр OKC дөгөөл OKC санал тавиал авчих шээ. Тэгэл бага бүх юм сэргийн бос штэ энэ ч одоо баахан драфт ирэх авч. Тэгвэл тоглогчоор солиод бол эдгээр яг юугаар зэрэгж босох вэ? Энд Шөөдөр тэгээд бас пялуулна гэдэг лөө. Тэгсэн. Байж л тий. Солилцоонд оруулна гэсэн. Солилцоонд оруулнаа гэсэн. Шөөдрийг одоо солилцоонд оруулаад авахаг болтгол уу? Одоо ер нь энэ баг сүүлийн зогсоол нахаад Харин тий. айгүй хэцүү болчихсон. Одоо энэ олон жил ер нь сүүлийн 3 4 жил ийм яриа гарч байгаа үстэй. Тэгсэн. Очсон багт Очсон баг болгонд бол ологдоол тэгээд ингээд байна. Юм болдго юм сонир шүү. Сонир харин. Йоо. Холбогчийн асуудалтайгаа баг сэлгэндээ авч үзэхгүй юу? Одоо би болохоор гол асуудал нь яг юу гэж боддоо шүү дээ. Зан характер гэхээс илүү яг энэ тоглогч тэр 82 тоглох тэгэл одоо тамирчин хүн чинь айгүй фокус төвлөрөх хэрэгтэй шүү дээ. Энийг ерөөсө хийж чаддаг. Ерөөсө 10 тоглолт дараалал жишээ нь сайн тоглож явах тохиолдол ер нь байхгүй байна. Дандаа юм. Орон гарan байгаад байдаг. Тэгээ ингээ гаргаж байгаа талбай дээр харж байгаа шийдвэрүүд нь дандаа их байхаас зүг байхаас илүү буруу их байгаад байдаг байхгүй. Германы жигшээдээ яагаад сайн тоглоод? Цөөхөн тоглолт. Цөөхөн тоглолт тэгэн гутлаа тэмцээнд богинохоо хугацаанд үргэлжилдэг. Тийм болохоор тэгээд ер нь бол Америкийн жигшээдэл таарахгүй бол ер нь бол бусад тэр дэлхийн авраг олимпиад орж байгаа багуудын хамгаалалт бол мэдээж тийм юу гэдэг нь те. Одоо нэгээс нэг одоо тоглоход илүү амархан байгаад идэв болов гэж би бодсон шүү дээ. Магадгүй зур Германы шишээд очдог тэр сэтгэл зүгээ энэ бэд гарах гэж оролддог гэж магадгүй. Андораад тий. Андораа тий. За лидер гэлөө. Тийм байж магадгүй. Тэрнээсээ л асуудал үүсдэг. Тэр шиг одоо тэгээд одоо тэрийг энэ олон багт давтагч энэ хүнд асуудал байгааг л шинжилтэй. Олон баг дээр давтагдаад байна гэж. Тэгээ чи олон багт давтагдаад тэгээд энэ чинь бас ажилгүй болох гэдэг нь шүү дээ өөрөө. Тэрийг ирэхгүй ш одоо ингээд өөрөө яг ажилгүй болсон чинь энэ NBA-д ажилгүй болсон чинь Евролигийн багууд тэгэл бас өндөр зэлэг байна. Тийм. Евролигт бол өөр тоглоно. Яг лидер гэж үз. Одоо тэгэл Евролигийн сагсаар яг зөв багийн тоглолт яг хувь тоглолтын ур чадрыг ярихгүйгээр багийн тоглолтоо ярих юм бол маш гоё сагсмаг тоглолтод орж яг тоглогчдыг тухайлаад аваад үзэх юм бол ур чадвар Кендрик Нан NBA-д гологдсон Евролиг одоо Евролигийн хамгийн ур чадвартай тоглогч гэдэг. Харин тийм. Ингээд болохоор яг зөв тэгэхээр нөө багаар ажиллах зүйл дээр бол Евролиг анхаар гонцгой байна. Хувийн ур чадвар бол өөр л байна. Тэгэхээр хин Шрёдер NBA-д ажиллахгүй боллоо гэд Евролигт бараг хамгийн үдээд болчих. Тийм. Хамгийн ур чадвартай магадгүй тийм. Майамитийн үүргийн тоглогчдоос Майамитийг орхиод хамгийн том амжилтанд хүрсэн тоглогчдод байна тий. За бараг л тийм бах тий. Бусд нь ер нь дандаа мууддаг шүү дээ очсон багтаа. Тийм тий. За уг нь улирал эхлэхийн өмнө 100 шүүдрийг авцсан Сакраменто. За тэгээд өөр холбогч юусэн байхгүй байж байгаад бүр Westbrook-ыг авсан шүү дээ. Тэгвэл чи одоо Westbrook-д гарааны байрлал алдчихад байгаа. Тэгээд Westbrook гарааны тоглогч ямартаж болсон. Тэгээд бүх цаг үед байрлал гисэн. 15 гэдэг чинь амар ихгүй юу? Амар. Тэгээд бүх цаг үед хамгийн олон оноо авсан холбон тоглогч. Хамгийн олон самбар авсан холбон тоглогч. Гээд одоо нөгөө холбон тоглогчтой холбоотой бүх статистикийг чинь баг ихэнхт нь Westbrook байдаг шүү дээ. Тэгэхээр хамгийн шилдэг холбон тоглогч Westbrook юм шүү. Авансаа дамжуулсан байхгүй л дээ.
Одоо тэгтээ ахаад байрлах нь бол ахихаар байна тий. Бас нэг ахаад 2-3 байна. Хакимийн дээр одоо орж ирж байна шүү дээ. Одоо Westbrook-ийг бол үнэхээр харамсаад байх юм байхгүй тийм гоё карьер ирэлж байна шүү дээ. Тий. Төрүүлж чадаагүй ч гэсэн. Төрүүлж чадаагүй ч гэсэн. Тэгэхээр өөр Westbrook гэж нэрийг яг NBA-д хамгаалж чадсан л Хин гэдгээ тий. Мэдээж бүх зүйл нь төгс хэмэрч ингэж угаасаа байхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Бас бүгд ялагч болж чадахгүй тий. За J.R. Smith, Stephen Marbury хоёрыг харах сонирхолтой байлаа. Next хамтдаа байлуу зурж байлуу. Тийм J.R. хоёр өсөрсөн баг. Зурсан уу? Stephen Marbury дээр юм. Дээр үед явчихлаа. Баг. Nate Robinson л байсан юм байна. Nate Robinson баг байна. Right. Quentin Grimes. Нас нэг гоё тоглож байна да. Оба. Paul George. Энийг л харах дуртай шүү дээ. Paul George. Энэ хичээл зүтгэл юм. Maxi. Бүх хотын санал асуулахын хоёр шүү дээ. Шүү дээ. Ахтай нөө. Гэлээ. Ахтай нөө. Йой. Фэй. Я. Ноби. Age комбиг хартаа. За авир хаалттай байна. Эрхэж аваад. Яг залуу хурд гэх юм зүгээр энэ тоглолчноос даваа тал нь хамгаалалт шүү. Амар харагдаж байна. Тэг залуухан тоглогч нар. Йоо. Энийг бол Брансон явж хамгаалах боломжтой. Брансон байтугайч юм хамгаалахад хэцүү юм шүү дээ сая тоглох. Энэ миний шийдэлт бол одоо тэгээ гараас нь амар хурдан гарч байна. Ер нь step back бас ихний нэг 4-5 дорох хэмжээнд очсон шүү. Макс энэ step back side step шийдэлтүүд бол топ хэмжээнд очсон. Ер нь hardness аваад үлдсэн сурсан юм. Очсон ба. Тэгээд яг энэ тоглолтын дээр Joel Embiid зүгээр бас сайн тоглосон. Ер нь зүгээр Joel Embiid сүүлийн 10 тоглолтод бас Kawhi Leonard-ийн адилаар дунд аяжгүй нөлөө үзүүлээд улмаар баг нь ч гэсэн бас боломжийн тоглоод эхэлж байгаа. Энэ дүр зураг харагдаж байгаа. Тоглож байгаа минут нь ч гэсэн дээ тий. Тогтмол 30 болтой. Тий, тогтмол 30 болсон байна. Өмсөд дахаар хожоод ч тий. Тэгэл гараа боолгоод өмсөд. Цагаас эрт ирээд сүүлийн 3 тоглолтын дээр тийм ээ. Нэлээд сайн тоглоод хожиж бараг 35 минут тоглосон байна шүү. 34 10 22 26 10. Тэр Чикаго дээр ч өмсгүй л юу лээ? Айлан дээр нэлээд марцчих. Атланта дээр. Тэр нэг хэдэн хож бавууд очичгол байсан юм байна да. Хожчихсан тэр нэг төгсгөлийн мөчөд төгсөж чадаагүй баруун зүрхний тоглолт хамгийн их байгаа. Далс Фили хоёр тэргүүлж байгаа юм билээ. Тийм. Хамгийн ойрхон хожигдоод байгаа. Бруклин Чикаго хоёрыг бол очичих стайл байсан тоглолт байна да. Сайн мэдээ. Embiid 30-аас дээш минут, Paul George сэтгэлтэй тоглолт. Тэгээ Maxi-гийн энэ тоглолт, Age-com, тэгээ үүргийн тоглогч нар. Ингээ харахаар чинь Philly-гээ бас л нөгөө зөвөр өмнө энэ баг хэрвээ бүрэн бүрэлдэхүүн нэрээ гэдэг юм чинь одоо ингээ ирсэн. Тэгээд ер нь бол нэлээд сайн мэдээ авах гэж бодчих би. Тэгээ олон баг формд ороод байна тий. Paul George Embiid хоёр. Удирдлагыг яаж хаах нь гэдэг сонирхолтой. Тэгээ шилдэг рүүкийн тоглогчдын өрсөлдөө нэг харъя. VJ-com эдий сайн байгаа ч гэсэн дээр нь түүнээс сайн хоёр тоглогч байсаар байгаа. За тэгээд дээр Queen гэдэг тоглогч нэлээд дэвшлээд дөрөвдүгээр байдлаар ороод ирлээ. За тэгэл ер нь Cedric Howard бас сайн байгаа гэдэг. Ер нь энэ жил рүүкийн гоё нөө гоё.
Холчгор гэсэн үг үстэй coward гэж. Coward биш, coward биш. Холчгор гэсэн үг үстэй coward гэж тий. Би буруу харсан уу? OKC Young Blood гэдэг нь шүү дээ. Бага. Тийм. Бага Young Blood. Амар харагддаг нэр нь. Нэрээ солилцсон баг. Овгод зүр магадгүй зүр овгоо солилцсон баг. Би шидэд оруулаад артлын нэр нь өрссөн чинь Young Blood гэсэн үг амар нэртэй байна. Шидэд. За эхний хоёр бол гэхдээ амар нөө. Амар нөө тэр Knepel бол одоо Тойлоо ороо. Гупфлаг гэж ойлгох уу? тийм. Угаасаа одоо номер 1 байгаа баг тоглогч нь байгаад дээ шүү дээ. Өөс ийм шагч тэгэл хайпаараа хамаагүй тэгэл явчихдээ шүү дээ. Эсвэл тэгээд очих хөстэй хүндээ очдөг даа гэж байна. Яг Түүхийн бичлсэн. Өөр хүн үнэхээр авахар илүү байсан ч гэсэн ганц нэг тохиолдол тэгээд аав тохиол байж л дээ шүү дээ. Тийм юм уу гэхээр тэр чинь Malcolm Brogdon төгссөн шүү дээ. Стат нь муу байгаад хаад багийн амжилтын хараад төгссөн шүү дээ. Brogdon авчихсан. Эмбид 20-10 дундчилчаад ах чинь руки үлрэлт нөгөөг байхгүй. Тэгэхээр яг тоглосон тоон 45 тоглолт байсан юм аа. Malcolm Brogdon чинь бараг 70 мал. Тэгэхээр тийм тэр үе чинь гэхдээ яг юу байхгүй. Дөрөн байгаа. Бид авахгүй дөрөн боломж ирсэн. За нэг иймэрхүү л байгаа юм байна. Тэг үргэлжлүүлээд 2 бисийн үснэгтийг харъя да. Бостон дээр явсан хэвээрээ байгаа. Тэр явсан хэвээрээ байгаа. Тэгээд ойрхон байна. Фили дээр хоёр тоглолтоо хожсон бол те. Торонтогийн ард. Тэр ойрхон тоглолтууд хожихгүй байна гэж чинь Sixers нэг клатч лидер клаг тоглож байхгүй шүү. За 2 оронтой дутагдаад байгаа боо да. 2 оронтой хожигддаг ганц баг байсан хэвээрээ байгаа Pistons. За Milwaukee тэгээд сүүлд гайгүй хожоод ингээд. Ер нь яг үнэндээ бүтэн багаараа тоглол Charlotte бас хожоод байгаа. Гэтэ тэр 5 нь хамтдаа 4 тоглосон гэдэг байгаа. Тэгээд 4-ийг. Данч хамтдаа тоглохгүй энэ нэг нь заавал байхгүй болчиход байна те. Одоо Brandon Miller формд ороод эхэлсэн. Тэгээд бас Lamelo бол тоглох юм байл шүү дээ. Brandon Miller ахаал гимтэлт. Харин ингээд байгаа. Bridges бас нэг зүйл болсон. Lamelo бол. Одоо тэр rookie нөгөө Cal Brennan ч гэсэн 7 тоглолт, 8 тоглолт дараа л онцолж байна. Тэгээд яг ингээд бүрэн бүрэлдэхүүнээр тоглол 10 дугаар орны төлөө өрсөлдөх боломж байгаа байхгүй. Байна. Milwaukee да. Charlotte те. Бүрэлдэхүүнч байгаад байгаа. Chaos-ыг бол дажгүй бүрэлдэхүүнтэй байгаа байхгүй. Chaos 8 байна те. Гэхдээ дээдлийнхаа багууд дээр нь нэг хол зөрөө ерөөс байхгүй. Одоо унах баг Chicago бол байж магадгүй. Өөр нөгөө 9 нь бол айгүй байгаа ч тийм. За эсвэргээрээ нөгөө талд OKC 36. Ахтар хожигдоод байгаа ч юм шиг хэрнээ тэгээд ингээл 36-д байгаа тань. Тэгээд за Денверийн хувьд бол мэдээж аюултай нөхцөл байдал үүссэн. Тийм дээ. Одоо Денвер хараач тэр тэгэхээр Phoenix-т боломж аваад ирж байна шүү дээ. Phoenix-д ерөөсөө 2 хон 7% унд яг Денверийн үед нэг одоо юу гэдэг Азтай юм байрыг нийслэх баг Phoenix Suns юм да тий. Аггүй шүү дээ. Байрыг нь юу Minnesota Денвер онлайн гэхэд л явах плейний $6 орж ирэхээр байрыг булаас баг Phoenix Suns аваад байна. Тэр хойноогоо Portland Memphis Center дагаад хожигдоод байна тий. Golden State ч гэсэндээ бас нэг плейний турнаментд явж байгаа баг 21-14 гэсэн амжилттай гэдэг Western Conference чанарыг харуулж тийм шүү дээ. Гэтэ Cavs ч гэсэндээ 20 хийдлээ л шүү. Сайн 8-д явж байгаа та. 20-17 шүү дээ. Хоёул ажилтны зүрэн гайгүй. 3. Хоёул ажилтны зүрэн 7 тоглолт. Өрсөлдөөн бол гоё юм уу? Өрсөлдөөн гоё. Тий. За тэгээ хамгийн сүүлийн болонгаа үзээд өндөрлөх үү. Хөөр юм шүү. Тийм тоглолтын өөр байгаа уучлаа. Өндөр хөтлөж уучлаарай жоохон. Cyberverse Sports Network-оор амьдралаа удаж. За юу вэ? Шууд амжил тоглолтууд. Яг Philly Denver-тэй тоглох гэж тамирсан гэдсэн баг тий. Тийм ээ. Оо тэгтээ Denver хожиж магадгүй шүү. Нэг тийм ганц нэг тоглолтод эвгүй шүү дээ. За хэмээ гэж. За Lakers San Antonio Spurs гэсэн тоглолт. Маргааш 3 тоглолт байна. За нөгөөдөр 2, бүрүү гарагт бас 2. Баасан Бямп нэмд. Нэг тоглолт байна. Майамитийн 2 тоглолт гарах юм байна. Чикагогийн бас 2 тоглолт байна. Бостны тоглолт байна. Миннесота ер нь баг бүр шүү те. Warriors, Knicks, Atlanta, Clippers, Dallas, Milwaukee,
Lakers-ийн 2 тоглолт байна. Denver-ийн 2 тоглолт байна. Уусаа энэ жилийн ер нь хамгийн их топ гарч байгаа 7 хоног болж байгаа. Маасгаар. Окей. Үзэх юмтай 7 хоног болох нэ үзэх шүү дээ. Маргааш энэ Warriors Clippers-ийн тоглолт гоё болох уу? Ахмадуудын өрсөлдөөн болох нь шүү дээ ер нь бол тий. Дундаж насаараа тэргүүлж байгаа. Хоёр багийн өрсөлдөөн болох юм байна. Ингээд төгсгөлд нь та хин нэгнээс илүү ухаантай юу гэдэг болонгаашаа тэгээд хайдаа. Ай майн амар ш. Цаг яваалаа. Цагийн үржиг. Цаг яваал хэцүү шүү. За шууд асуултаа яачаа. Ингээл 2-2-оор бол шууд хөтлөнө гэж хэлсэн. За асуултаа үзтээ те. За Human Torch Миний асуулт юм. хоч тоглож Манай байна. хариулах юм. Хоёул хариулах юм. Human Torch. Тэр Бол биш. Тэр чинь Scary TV. Terence Ross юм шүү. Terence Ross биш. Terence Ross чинь тогтогчийн Quinton Ross л үү? Үгүй Terence Ross. Торонто Raptors-ийн Quinton Ross юу лээ? Quinton Ross гэж харин мэдэхгүй юм. Clippers тоглож ирсэн. Яг одоо нэг Бас тогтдог. Terence Ross. Нөө нэг угаас ингэж үсэрч нэг хөл дээрээс үсрээд тогтоо шүү дээ. Тэр нөө нэг бамбар дамжуулж байгаа юм шиг. Жон ухаантай биш бай толгой. Хин нэгнээс ухаантай. Энэ нэгнээс ухаантай байх шүү гэдэг. чи өнөөдөр толгоогоос ухаантай байж шүү. Оо нэг баг юм байгаа. За хоёр дахь асуултаа харъя. Юм асуухаар л удас мэдгүй хээ. Тийм. Iron Man хочид тоглогч. Vernon Maxwell. Vernon Maxwell чинь Хүснэр баг. биш яг тэрнж би чинь зүр хочин Iron Man чи AC Green гэдэг юм. харин AC Green байхгүй юу? Байхгүй байхгүй. Тэнгүүд би энэ Michael Bridges Vernon Maxwell л гэж бодчих. За Michael Bridges одоо тэгээд энэ Wesley Matthews түүх утгаараа James Wesley Matthews-ийг дууддаг болсон юм. Гэхдээ яг одоо битээ нэмэн штэ Wesley Matthews тийм. Тэгэхээр яг утгаараа бол Michael Bridges байгаа шүү дээ. Тэгээ энэ AC Green ч гэсэн 1700 тоглолт рекорд одоо хүртэл. Одоо энэ Bridges эвдчихгээл ойртол байгаа штэ. За дараагийн асуулт. Орцоос. NBA тоглолтод 24 секунд юм байна тийм ээ. 61 лөө. Одоо онцлсон бай. 61 хаа би тэгж боддог. 61 гэр арай ихт юм болов. 72 хаа. 46 онд эхэлсэн шүү дээ тий лиг. Тэгэхээр 54 биш ээ. Тим их тэглэг үүсдээ биш шүү. 61 биш үү тий. 24 тим ихтэй орсон юм. За тэгвэл 72. За окей. 72 биш ээ. Харин 61 л гэж. 61. За 61. 54 биш. Оо. Тэгвэл 9 жил яваал. Шалтгаан нэг л мэдээж өмгөө засараад дуусгаадсэн болчихсон тийм ээ. 5 минут тоох нэг оноо илүү хүмүүгээ засраад. Тийм шүү дээ. Дамжуулсаар байгаа л 10 жилийн саксын тэмцээн. Манайд одоо ч байгаа байгаа. Сүүлийн 2 минут хүртэл 24 үгүй гэж байгаа шүү дээ. Тэгээ угаасаа яж ч нэг 6 м 2-ыг тоглоод байгаа шүү дээ. За тэр ч яах вэ? Манай асуулт руу оръё доо. Тэгээ одоо ер нь team сакс тоглоулахаа бас болмоор юм байна. За NBA анхны авраг авсан. Boston Celtics, Minneapolis Lakers, Philadelphia Warriors, за Baltimore Bullets гэнэ. Анхны нэртэй байгаа гэдэг. Чивлээ. За хариулахгүй жонгоо болов. Маш баажш мэд шүү. Бааж яах бол яг мэдэх баха. Батны. Тийм шүү дээ. За хариултыг харъя дахиад. За хариултыг дахиад харах юм байна. А би ч ер нь хитээжэр хэлж мэдчихээн дөө. Baltimore Bullets, Philadelphia Warriors, Lakers, Boston. Minneapolis Lakers тэгээ Boston. Би хариултыг санаа да. Lakers. За би гинэ. За би гинэ. Philadelphia Warriors. Тийм шүү дээ. Яг яах гэн баажаах мэднэ гэж хэлэхэд уг нь Warriors гэдэг юм орж ирэхгүй. Тааш би бол ямар хин төгсвөл гэж бодож байлаа. Манай бааж яах мэдчихэж байгаа хөө. За Bill Russell-ийн ардаас хамгийн олон аваргын бүгчтэй тоглогч нь юм бэ? За Manchester Jackie асуулт. 11 бүгчийн араас бүгд дөрвөл яг багийнх нь байж тийм. Хин Sam Jones, Casey Jones. Хин нь удаан хугацаанд Bill Russell-тай хамт байсан юм бол тэр нь л байгаа даа.
Яг хин төхөд 10 бүгчтэй. 10 мөч хийж байгаа. Джон Хаулчиг. Ингээ хоёулын Джон Хаулчиг гэж сонгож л буруу хариулуулах гэдэг юм л гэсэн би ер нь санаа байна л та. Би бол A юм уу C нэг юм л гэж бодож байна. Энэ дөрвийн нэг нь байгаа юу те. Тэ энэ дөрвийн нэг юм. Хоёрын наслаа гэхэд AC хоёрын нэг юм болоо да. Хоёр A юм болоо. Окей за A. За би A л гэж бодож. За окей. Зүгээр л A яжээ. Тийм баха. Зүг байлаа. Сайн жаа. За хамгийн сүүлийн асуулт. Өнгөрсөн үеэрл MVP-ийн санал суулгаад 6 дугаар байр бичсэн тоглогч юм бэ. 6 дугаар байр. Тэйтэн биш. Тэйтэн ихний 5. Тэйтэн 6 байгаагүй. Энтони Эдвардс баг 6-аас хойш. Леброн Джеймс юм. Леброн ч өнгөрсөн жил хэр тоглолоо. Давгүй шүү дээ. Ер нь дандаа давгүй шүү гэж байгаа байхгүй. Доно Мич. За Мичл гэхдээ байх маа. Тэйтэн ч юм шүү. Тэс сүүл рүү унтсан биз дээ Тэйтэн ч. Тэйтэн ч 5 мав руу ороод 6 6-аад л байгаа. Ганц Америкийн ихний ард байгаа нэг. Мичл бас эвгүй юм те. Өнгөрсөн жил гэвэл. За энэ баг Джейсон Тэйтэн ч юм байна да. За Тэйтэн байна уу. За. Зөв хариултыг харцгаая. Харин 6-д үгүй. Би бүр хараад гайхдаг юм. Тэйтэн 4. За тэгвэл ихний 5 дотор байгаалсан юм байна. Мичл уусаа тэгсэн байж таарах бах. За сайн лсэн үү те? Харин 40 наснда 6 дуу. Тийм. Шидэ 11 нь байгаад исэн л үлээ. За ингээд нэвтрүүлгийг өндөрлүүлээ да. Эх 7 хоногт чадвал тавуулаа суух бах гэж найдаж байгаа. Бааж явах ирэх болоогүй. Бааж явах ирэх болоогүй. Амарч маань ер нь сууж магадгүй гэд хэлсэн байгаа. Тэгэхээр эх 7 хоногт би тавуулаа уулзах байхаа гэж найдаж байна. Тэгээд 12 дахь дугаар байлаа. Хамтаас үзэгчтэй баярлалаа. Баяртай үзэгчтэй дараагийн 7 хоногт уулзцгаая. Yeah, 100 sounds so funny, then I could keep it 1,000 now. You don't really want it. I'm like, don't worry, we gon' keep it running for miles after you done. 'Cause I know you don't really want it. I'm obsessed though. You right, that's why I'm the best though. Too right, when they talking, I say let's go. All right, I'm the one they thought they left, but I got it too right. All of my company is gold. I feel like 3,000 energies is down on low, 'cause you know that we bout it in your dreams. It's like no real life, you can't do nothing about it. I heard you say you the greatest, get your vision must be close a little bit. Oh, I got high in pole position, I don't need a pit stop. Never miss out on a mission, I'ma make